Нэг хоёр. За, орой минь тэтгэлийн ахын дүүс нар минь бүгд хамтдаа өнөөдрийнхөө үг судлах цагаа эхлүүлцгээе. Хамт залбираад эхлэе. Эзэн бурхан минь энэ цагийн төлөө бид талархаж байна. Яг одоо бидний мах бод сүнс сэтгэл зүрх маань зөвхөн таны үг рүү, таны үнэн рүү хандаж оюун бодлоо өөрсдийнхөө үндсэн эрх ашгаа эзэн таны үгэн дээр суйрлуулж таны үгийн дагуу бид өөрчлөгдөхийг хүсэж байна эзэн. Эзэн минь бид зөвхөн мэдээ зогсохгүй бидэнд таны хүч эзэн та хэрэгтэй учраас та бидэнд ариун сүнс өгсөн. Тиймээс ариун сүнс эзэн таныг яг энэ цаг мөчид бид чагнаж байна. Эзэн та бидний бодлыг шинжилээч. Өөрийнхөө оюун ухаантай та адил болгон шинжилээч хэмээн Есүс Христийн нэрээр энэ цагийг танд даатхан залбирч байна. Амен. За, өнөөдрийн хэсэг бол Матай 10 дугаар бүлэг 16-аас 25 гэсэн хэсэг байна. За тэгээд уншихаас өмнө нэг зүйлийг хэлэхэд Библийн ерөнхийдөө энэ бүлгийн тоо байгаа тий. Жишээ нь Матай 28 бүлэгтэй гэх мэтчлээ. Энэ бүлгийн тоонууд бол энэ ишлэлийн тоонууд бол яг нөгөө бичээч нарын үед бичээч нар маань өөрсдөө ингэж хуваарлаагүй байдаг. Тэгэхээр энийг дараагаар нь дараа нь хуваарлсан ингэж хуваарьт оруулсан учраас бид энэ бүлгийн тоо, ишлэлийн тоогоор ингэж аливаа зүйлийн утга санааг нь дундуур нь тасдаг ч юм уу эсвэл бол шинэ өөр санаа гарч ирлээ гэдэг юм уу. Тэгэж бодох нь тэгэж тайлж унших нь бол жоох асуудалтай. Тэр тусмаа өнөөдрийн уншиж байгаа хэсэг бол яг нэг газар дээр шууд 12 элчээ эзэн илгээхтэй нэг суурин дээр хилсэн одоо шууд хамааралтай хэсэг учраас бүгдээрээ аль болох ингээд холбоод явна шүү. За тэгээд би уншия. Матай 10 16-аас 25. За өмнө нь юу боллоо та санаж байгаа бол 12 элчээ Есүс сонгоод тэгээд тэд нарыг хоёроор нь тэ ингээ илгээж байгаа штэ. Илгээж байгаа. Тэгээд тэнд очиод эрх мэдлүүдийг өгж байгаа, өвчнүүдийг альва сүнслэг ертөнцийн бүх өвчин зовлонг бас сүнслэг ертөнцийн тэр бүх чөтгөрүүдийг хөөх, физиологийн ертөнцийн тэр бүх өвчин зовлонг эдгэх энэ хоёр ертөнцөөс бүр дээгүүрх эрх мэдлийг өгсөн. Тэгэхээр альва эрх мэдлийг хин нэгэнд өгж гинэ гэдэг нь тухайн өгж байгаа нэг нь өөрөө эрх мэдлтэй байж ижил эрх мэдлээ дараагийн хин нэгэнд өгдөг. Тэгэхээр эзэнд өөрт нь эрх мэдэл байгаа гэдгийг эзэн бас саа өвчтөө хүнийг эдгэх үедээ хэлсэн байдаг те. Хүний хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэй гэдгийг харуулахын тулд гээд саа өвчтөө хүнд бос дэвсгэрээ аваад гэртээ хараа гэж хэлэхэд тэр эдгэрсэн байдаг. Тэгэхээр тэгээд эзэн 12 элч нараа илгээж байгаа. Илгээхээс өмнө заавар зөвлөгөө өгж байгаа тэр нэг суурин дээр яригдж байгаа заавар зөвлөгөө юм шүү. За тэгээ бүгдээр уншия. Тэгээ өмнөх хэсэг дээр юу боллоо? Самарын хотоор зөвхөн Израилийн газар нутгаар яваарай. Тэгээ биедээ юу ч битгий авч яв гэж хэлсэн те. Тэгээд өвчтнүүдийг эдгээ, чөтгөрүүдийг зайлуул. Тэгээд Тэнгэрийн хаанчлал айсуу гэдгийг тунхаглыг хэлээрэ. Тэгээд хэрэгцээтэй зүйлийг чинь ажилчид хэрэгцээтэй зүйлээр хангагдах нь зохистой учраас гээд цаанаасаа хангана битгий эргэлзээрэ. Юу ч битгий авч байгаагаараа л оч. Тэгээд үйлчил ерөөлийг авбал тэр хүн ерөөгдөнд ерөөл тэр хүн авахгүй бол тоосоо гөвөөд яваараа ерөөл нь та нар дээр эргэж ирнэ гэсэн ийм зүйл ярьсан. За тэгээ өнөөдөр үргэлжилж байгаа шүү. Яг үргэлжилж байгаа хэсэг. За би уншия. Матай 10-ын 16-аас 25. Хавчлага айс үе гэж байгаа үг. Яг. За би уншия.
Харагтун би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могоо мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай. Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж синагогуудад та нарыг ташуурдна. Та нар миний төлөө захирагчд ба хаадын өмнө хүргэгдэж тэдэнд болоод харийнханд гэрчлэл болно. Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж санаа буузав. Хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. Яригч нь та нар бус та нарын дотор яригч эцгийн чинь сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тиссэн нь аврагдах болно. Харин тэд та нарыг энэ хотод хавчвал өөр хот руу зүгтаа. Үннээр би та нарт хэлье. Хүний хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж дуусахгүй. Шавин багшийнхаа боол нь эзнийхээ дээр байдаггүй. Шавин багшийнхаа айдал боол нь эзнийхээ айдал болох нь л хангалттай. Хэрв тэд гэрийн тэргүүнийг Белзебул хэмээн нэрлсэн бол гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх босоо. Амен. За өнөөдрийн хэсэг дээр өмнөх хэсэг дээр яг үргэлжилж байгаа хэсэг гэж би хэлсэн те. За өмнөх хэсэг дээр бидээ одоо энэ дээр би бичсэн те. Хувийн хэрэгцээн дээрээ битгий анхаар, битгий төвлөр. Юу хэрэглэх бол, яах бол, даарах болов, илүү хувцас, ядрах болов, яах бол, мөнгө төрөх хэрэгтэй бол мөнгө төрөг авч явъя. Тэгэхгүй бол би бас те яах вэ, ийх үү гэсэн тэр хувийн хэрэгцээн дээрээ битгий анхаар. Зөвхөн хаанчлалын хэрэгцээ буюу тэр үнгүү өгөгдсөн тэр жүтгэрүүдийг хөөх өвчин зовлонтой хүмүүсүүдийг идэх үхсдгийг амьлуулах тэр хэрэгцээ үнгүү авсан тэр бэлгээрээ бусдад үнгүү үйлчил. Харин энэ үйлчлэх явцдаа тэгээд хаанчлалын тэр сайн мэдээ буюу хаанчлал айс үг гэдэг энэ тунхаглалыг хэл. Урд нь юу гэлээ? Баптист Иохны энэ үйлчлэл шүү дээ. Тэгээ бас Баптист Иохан хэлсэн байдаг. Бас Есүс Христ дараа нь үйлчлэлээр эхлэхдээ хамгийн түрүүнд хэлсэн байдаг. Тэнгэрийн хаанчлал айс үү. Тэгээ одоо энд дагалдагч нар, элч нар хэлж байна. Яг 12 элч нар түүхэнд дэх давтагдчихгүй энэ 12 элч нар маань бас ийхүү тунхаглаж байна. Тэгэхээр ингэж явхад тэдэнд хэрэгцээтэй байдаг анхан шатны хэрэгцээндээ битгий санаа зовоо гэж хэлсэн. За тэгээ өнөөдрийн хэлж байгаа зүйл дээр юу гэж нөхөр түүнээс гадна. За одоо юу гэдэг энэ анхан шатны хэрэгцээний явц бас тэ яана бид нар юу ч авч явахгүй бол яаж бид хэрэгцээгээ хангах юм бэ гэдэг тийм бяцхан нэг тийм тэдний доктор гүндэн санаа зоволт мэдээж байгаа шүү дээ. Би болж л хараа. Гэхдээ тэд эзэндээ итгэж байгаа учраас эзнийхээ үгээр явж байгаа. Тэгэхээр ийм хэрэгцээний бас энэ асуудал гэж хэлж болохоор тодорхой хэмжээний асуудал гэж хэлж болохоор энэ асуудлаас гадна өнөөдөр өөр нэг зүйлийг хэлж байна. Хавчлаг ирнэ гэдгийг хэлж байна. Тэгээ энэ хэлж байгаа зорилгыг бид эхлээд ойлгох хэрэгтэй. Тэр нь юу гэхээр Есүс Христ тэднийг явхаас нь өмнө хэлж байгаа. Энэ маш утга учиртай. Яагаад вэ гэхээр явсныхын дараагаар нь аливаа зүйлийг болсны дараа нь эзэн сайн ийм болчлоо яагаад ингэж байгаа юм бэ гэдэг тэнгуут нь энэ ийм учиртай байсан юм а гэж тайлбарлах бол шудраг биш шүү дээ. Тийм учраас яг жинхэнэ бүгдийг мэддэг, үннийг мэддэг, те бүх цаг үеийг мэддэг, тэгээд аливаа зүйлийг бүгдийг мэддэг тэр агуу хүчит бурхны тэр чанар бол ирээдүйд юу болохыг хүртэл мэдж байгаа. Тэрнээс гадна энэ хаанчлалын хоёр хаанчлал гэж хэлэхэд бас буруудахгүй те сатаны хаанчлал, бурхны хаанчлал хоёрын хооронд энэ нэг юм сүнслэг одоо энэ тэмцэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэмцэл дунд хоорондоо бол бие биенээ тэр эсэргүүцэх бие биенийхээ эсрэг байх тэмцэл угаасаа байгаа. Тийм учраас Бурхны хаанчлалыг тунхаглаж байгаа энэ мессенжер, энэ элч нар, энэ апостол гэж байгаа энэ элч тунхаглагч, тэгээ бүрэн эрэхтэй энэ тунхаглагч, тэгээ чөтгөрүүдийг хөөж байгаа гэж бодлоо. Чөтгөрүүдийг хөөнө гэдэг чинь чөтгөрийн эсрэг тулаан хийж байгаа зү. Өвчин зовлон чинь бас чөтгөрийн тэр хийсэн юмны үр дүн. Үхэл хүртэл чөтгөрийн тэр хийсэн гим нүглийн үр дүн баггүй юу? Гим нүглийн хөлс бол үхэл гэж байгаа Ром дээр. Тэгэхээр чөтгөрийн эсрэг угаасаа энэ бүгдийг хийж байгаа энэ тулаан баггүй юу? Тэгэхээр чөтгөр угаасаа энэ ертөнцийн тэр бусад зүйлсүүдийг энэ ертөнцийн дээрх тэр хүчин зүйлсүүдийг ашиглаж угаасаа хавчлага ирэх нь тодорхой гэдэг эзэн наан нь хэлж байгаа. Зорилго нь юу вэ гэхээр битгий одоо гинтийн айцд битгий авт. Ирэх нь угаасаа зайлшгүй гүсэн тийм сэтэлтэйгээр, тийм хүлээцтэйгээр та нар энэ тунхаглал энэ илгээлт рүү яваа гэсэн санаа. Тэгэхдээ зүгээр нэг бүх хэрэгцээтэй мэдээллүүдийг за одоо өгж гин. За одоо бүгдээрээ уншиж ихнээс нь.
Тэгээ зайлшгүй тулгуурын асуудлуудыг өөртчилж анхааруулж байгаа. Энэ өөртчилж гэдэг нь маш чухал давуу тал, эзэн бурхны тэр агуу хэмжээ шүү мэдлэг. Тэгээд энэ төлөвлөгөөг тийм учраас бид альва хавчлаг зовлон ирэх үед бид айж эзэн бурхан минь ялагдчихж байгаа мó, эсвэл бурхан байхгүй биш үсттэй, эсвэл те за одоо би гим үйлдэлчлээ ч юм уу, эсвэл сатан ингээ ялчлаа, ингээ ямар нэгэн буруу болоод байна гэдэг тийм буруу дүгнэлт хийхгүй тулд энэ бол зайлшгүй юм аа гэж хаашаа бүр ярьж байгаа. Эзнийг чинь багшийг чинь хүртэл ингэж хавчиж байгаа юм чинь та нар ч гэсэн хавчигдах нь зайлшгүй. Битгий санаа зов энэ болох ёстой юм гэсэн санаа хэлж байгаа. Гэхдээ ингэж болох ёстой ч гэсэн зөндөө олон биднэрт одоо ингээл бидний талаар ярьж байгаа шүү дээ, нэг юм бас тодорхой хэмжээний. Гэхдээ бид бас ингээд те аль болох ингээд өөрсдийнхөө яг өнөө цаг үе дээр буулгаад ингээд ярилцаад явахыг хичээе. За тэгээ 16 дээр юу гэж байгаа вэ гэхээр, за одоо энэ 16 дээр тэр илгээгдэж байгаа тэр энэ тулааны талбар руу илгээгдэж байгаа нөхцөл байдлыг дүрсэлж хэлж байна. За ямар байдлаар итгэгч нар ингэж дүрслэгдэж байгаа вэ гэхээр, би та нарыг сүрэг чонон донд хонь мэт илгээж байна гэжсэн. Тэгэхээр энэ дээр хар та сүрэг чонон дундах хонь. Сүрэг чон гэж энэ олон тоон дээр байгаа. Хонь гэдэг нэг тоон дээр яг энэ англи хэлэн дээрээ байлаа. Тэгээд за ингээд энэ хэлсэн. Сүрэг чон руу нэг хоног явуулж байгаа юм шиг ийм дүрслэл байна. За энийг бүгдээрээ сайн ойлгох хэрэгтэй. Яг ийм байдалтай сүнслэг ертөнцид ийм л юм байна гэсэн үг. За тэгээд бүгдээрээ харъя. Сүрэг чонон дунд хонь орохлоор нэг хонь сүрэг чон дунд руу орохоор тэнд ямар асуудал өөдөөс огтж хүлээж авах вэ? Нэгдүгээрт аюул. Шууд аюулд орно. Хоёрдугаарт аюул нь цаашаага тодорхой хэмжээнд хүрэхээр үхэл болж хувирна те. За миний бодож олсон хоёр нөхцөл байдал энэ байна. Аюул, үхэл гэсэн хоёр зүйл. За энэ хоёр зүйл байгаа. Тэгэнгүүтээ эзэн хэлсэн. Тиймээс гэж байгаа. Яг ийм нөхцөл байдал дунд орж байгаа. За энэ яач вэ? Ямар нэгэн байдлаар гацсан уу, зогссон бол манайхан хэлээрээ. За би нэг шалгаатах юм. За гайгүй юм шиг байх юм. За яг ийм нөхцөл байдал дунд Есүс Христийн элчнэр 12 элчнэр. За өнөөдөр ч гэсэн Есүс Христийн дагалдагч нар дэлхий рүү ийм байдалтай илгээгдэнэ. Тэгээ 2 дугаар Тимот энэ дээр хараа 2 дугаар Тимот хамгийн сүүлд байгаа. 2 дугаар Тимот 3:12 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр 2 дугаар Тимот 3:12 дээр бурханлаг амьдралаар амьдрагч бүхэн хавчигддаг гэж хэлсэн байдаг. Энд дээр би уншия. 2 дугаар Тимот 3:12 дээр үнэн дээр Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй буюу godly гэж англиэр байгаа юм. Сүсэг бурханлаг гэж хэлж болно. Үнэн дээр Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно гэж байгаа. Тэгээ 13 дээр харин ёрын муу хүмүүс мэхлэгчд хууртагдан улам муудна гэж байгаа. Тэгэхээр бурханлаг амьдрахыг хүсэж байгаа нэг нь энэ дэлхий дээр яалтчгүй хавчигдахаар ийм дэлхий дээр байгаа. Бурханлаг биш амьдарж байгаа нэг нь өөрөө бусдыг хуурна, өөрөө бас энэ нийгэм, энэ тэр бузар муу нийгэмдээ хууртагдаад улам муудна гэж байгаа. Тэр бурханлаг бос ёр муугаар амьдарж байгаа учраас тэр нь улам муудна. Гэхдээ энэ нийгмээсээ хавчлаг авахгүй. За одоо тэгэхээр итгэгч нар болохоор яаж байгаа гэхээр энэ нийгэм рүү Тэнгэрийн хаанчлалын мэдээг тунхаглахаар илгээгдэх үедээ одоо яг энэ юун дээр бол сүрэг чон дунд хонь мэт илгээгдэж байгаа. За бүгдээр эхнээс нь харъя. Тэгэхээр сүрэг чонон дунд альва нэг хонь орохдоо аюулд учирдаг. Тэгэхээр тэр аюул гэдэг чинь та бодоорой асуудалд орно гэсэн үг. Аюул гэсэн асуудалд орж байна. Тэгэхээр тэгээ эзэн ингэж хэлсэн. Тиймээс могоо мэт ухаалаг мэрэгэн ухаантай wise гэж байгаа. Могоо мэт мэрэгэн ухаантай тагтаа мэт гимгүй гэж байгаа. Ийм сүрэг чонон дунд орсон учраас та нар энэ хоёр зүйлийг ийм хоёр төлөв байдал зайлшгүй байх хэрэгтэй гэж байна. Тэгээ би ингээ бодож үзлээ л дээ. Чонон дунд хонь орохоор хамгийн анхны асуудал бол шууд аюулд орно. Хамгийн ихний тэр тулах өөдөөс ирэх зүйл аюулд орно. Хоёрдугаар тэр аюул нь ингээд бүрэн эзлээд ирэхээр аюул бүрэн ингээд бидний эзэмдээд тухайн хоньыг эзэмдээд ирэхээр
хоньёогоо барьж идэн. Тэгэхээр үхэл. Тэгэхээр альва асуудал донд байхдаа эзэн хэлж штэ. Могоо мэт ухаалаг бай гэж байна. Могоо мэт ухаалаг. Могоо. Тэгэхээр могоо гэдгийг бид нар нэг юм эдийн цэцэрлэгийн түүхээр бол их тийм зайлтай гэдэг байдлаар те. Гэхдээ яг одоо энэ юугаар харах юм бол үгээ харах юм бол ухаалаг гэж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар би бас ингээд урд нь хальт сонсч ирсэн санагдаж байна. Тэнгэр элч нарын тодорхой ямар тэнгэр элч нар гэлээд байвц. Тэр тэнгэр элч нарыг илэрхийлсэн тэр ямар номын би хаанаас гэдэг нь мартчих. Ямар ч нэг Библийн нэг хэсэг дээр тэнгэр элч нарыг илэрхийлэхдээ тэр могоо гэсэн үгийг илэрхийлсэн байгаа байхгүй юу? Могоон дүр төрхтөө мэт. Могоон илэрлэр. Цаана гол нь юу илэрхийлж байгаа вэ гэхээр мэрэгэн ухаан. Ухаалаг гэсэн санаа. Тэгэхээр могоо мэрэгэн ухаан буруу хэрэглэвэл зал болдог штэ. Зөв хэрэглэвэл яг тэр ухаан мэрэгэн ухаан болоод амьдралд нь өөрт нь болон бусдад үр өгөөж өгдөг. Тэгэхээр буруу зөв нь хамаахгүй тэр могооны тэр нэг юм ухаалаг чанар, мэрэгэн ухаалаг чанар хэлж байгаа. Тэгэхээр энийг ямар үед хэрэгтэй вэ гэхээр аюулд орохгүй тулд та нар мэрэгэн ухаантай бай гэсэн санаа. Тэгээд энэ дээр сүүл дээр нь та нар анзаарах юм бол 23 дээрээс байгаа. Зайлсхийх, аюулаас зайлсхийх, хавчлагаас зайлсхийх талаар эзэн ярьж байгаа. Тэгэхээр итгэгч нар Тэнгэрийн аанчлалын дуудлагаараа Тэнгэрийн аанчлалын тэр сайн мэдээ, Тэнгэрийн аанчлалын тэр гайхамшгүүд үйлдэх ч юм уу Есүс Христийн нэрийг л алдаршуулахын төлөө хийж явах үед асуудалд аюулд орно. Асуудлууд бий болдог. Тэгэхээр тэр асуудлууд бол зайлшгүй. Гэхдээ тэр асуудлуудыг мэрэгэн ухаан биднэрт маш чухал хэрэгтэй байгаа. Тэр мэрэгэн ухаан нь яах вэ гэхээр асуудлуудаас зайлсхийх. Асуудлуудыг заавал асуудлуудыг өөр дээрээ авах биш. Асуудлуудаас зайлсхийж асуудлуудыг бий болгохоос нь зайлсхийх, бий болгохгүй байх гэсэн тийм мэрэгэн ухаан хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд тэр асуудлууд угаасаа гарч ирэх нь тодорхой. Цаанаас бол тэр гаднаас бол зайлшгүй асуудлууд, товтлогоонууд орж ирнэ. Гэхдээ тэр нь бидний мунхаг байдлаас болж асуудлуудыг бид өөрсдөө мунхаг байдлаас болж асуудлуудыг шаардлагагүй асуудлуудыг бид өөрсдөө бий болгох хэрэггүй, болгож болохгүй гэдгийг хэлж байгаа. Харин бид нар хичнээн мэрэгэн ухаантай байсан ч асуудлууд үүснэ. Тэр үед яах вэ гэдэг нь дараа нь ярина. Гэхдээ эхний ээлжинд бид өөрсдөө асуудлуудыг үүсгэж болохгүй гэсэн үг. Аюулуудыг бид өөрсдөө бий болгож болохгүй. Мэрэгэн ухаантай хандах хэрэгтэй гэсэн санаа. За хоёрдугаарт нь тэгээд бид мэрэгэн ухаантай байсан ч гэсэн яалаа гэж бодоход тухайн асуудал яалчгүй эзэн ч гэсэн агуу мэрэгэн ухаантай шүү дээ. Эзэн өөрөө мэрэгэн ухааны их үндэс, эзэн өөрөө бурхан учраас тэр хамгийн төгс гимгүй амьдрсан. Гэтэл түүний амьдралд яалаа түүний амьдралд хавчлага байсан, загалмай дээр түүнийг зовоосон, хавчсан, түүнийг өхүүлсэн. Энэ үед нэг зүйлийг хэлж байгаа. Могоо мэт мэрэгэн ухаантай бай гэдгийг бид сая ойлгочлоо тий. Бид асуудлуудыг өөрсдөөсөө болж мунхаг байдлаасаа болж дуулуургүй мунхаг тэнэг байдлаасаа болж бид асуудлуудыг бий болгох биш. Мэрэгэн ухаантай асуудлуудыг бид бий болгохоос зайлсхийгээрэй гэсэн санаа. Тэнгэрийн аанчлалын сайн мэдээ энэ илгээлтэнд явж их та. Хоёрдугаарт нь тэгсэн ч гэсэн энэ дэлхий чинь өөрөө тулаан тэмцлийн дэлхий учраас зайлшгүй асуудлууд орж ирнэ. Тэр хэмжээгээр мэрэгэн ухаантай байх хэмжээгээр асуудлуудыг тодорхой юу гэдгийг тэр аяган дүүрээд ч гэдэг юм уу тэр хэмжээнд дүүрээд ирэхээр асуудлууд бас орж ирэх бүрэн боломжтой. Тийм л дэлхий гэж байгаа. Тэр үед яах вэ гэхлээрэ та нар дагтаа мэт гимгүү бай гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэр нь юу вэ гэхлээр дагтаа мэт гимгүү бай. Гим нүгэл гэдэг чинь өөрөө юу вэ гэхлээрэ бузар муу Бурханаас тэр зүвд байдлаас, ариун байдлаас Бурханаас салангад байгаа зүйл чи өөрөө гим нүгэл үхэл байхгүй юу? Тэгэхээр тагтаамт гимгүү бай буюу та нар гим нүгэлгүй бай гэсэн санаа. Тэгэхээр энэ юу гэлж ийнэ гэхээр сүрэг чонон донд хонь мэт илгээж ийн гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр үед бид нар бол шаардлагатай бүх зүйлээ хийнэ. Тэр хавчлах шаардлагагүй хавчлах зовлон бий болохгүй төлөө мэрэгэн ухаантай хандна. Гэтэл ингэж явж байгаад хизээ нэгэн цагт магадлалаар ч юм уу магадгүй ингээд яг хавчлах нь бүр ингээд яг бодиттой биднээс үл хамаарсан хавчлаг ирээд үхэл ирлээ. Нэг бол та нар итгэлээсээ урвч юм уу? Нэг бол та нар эзний өгөөсөг, нэг бол та нар надад мөрөг нөгөө сатаны тий эсвэл тэр түүхэнд олон болж исэн тэр итгэлийнхэн төлөө амиа өргөссөн хүмүүсүүд шиг тийм хэмжээний юм ирэх үед яах вэ гэхээр та нар гимбүү өвөл дээрээ буюу бузар муутай битгий нэг дээрээ тэрний үгс үг Бурхныг үгүйсгэх
тэр одоо энэ дээр ингэж байгаа дараагийн видеон дээр гарна юунаас айх ёстой талаар гарна. Өнөөдөр бол үзэхгүй. Гэхдээ юунаас айх, юунаас битгий. Өнөөдөр бид юунаас битгий айгаараа айхгүй байх зүйл үзэж байгаа байхгүй. Дараагаар нь айх ёстой зүйлийг дараагийн имчилэг дээр үзнэ. Тэгэхээр тэр нэгнээс л бид айдаг. Тэр бол бурхан эзэн те. Тэр мах бод сүнсийг хоёулангийн шийтгэх чадaltaй тэр нэгэн шудраг шүүгчээс л та нар айна гэхээс биш зөвхөн махбодыг өхүүлдэг одоо энэ зүйлээс битгий ай гэсэн санаа байхгүй юу. Тэгэхээр хэрв бид энэ махбодын үхлээс махбодын зовлонгоос бид хэрв айж тэгээд айхаараа бид нөгөө сонголт хийх гэдэг нь шүү дээ. Тэр одоо юу гэдэг хавчлаггүй байхыг бурхнаа үгүйсхийг ч гэдэг юм уу те. Ингээд ирэхээр бид шууд нөгөө гим нүглийн чинь хэлбэр байхгүй юу. Бид бурхныг үгүйсгэж байгаа чинь бурхнаас салж гин. Тэгээ бид мөнхийн тэр үхлээс биш энэ ихний үхэл махбодын энэ ихний үхлээс л бид айж гин. Тэгэхээр сүрэг чон дондох хонь мэт бидний хэлгээсэн шүү дээ. Тэгэхээр хонь бол сүрэг чонд орсон бол за ер нь бол тодорхой үхэн тодорхой болоо авчиж байгааз. Гэхдээ энд хончингийн асуудал яригдана. Одоо би жоохон байж байгаа ярина. Гэхдээ ер нь бол яг тэдний анхныхын төлөв байдал нь шууд үхэл рүүгээ бараг илгээгдэж байгаа гэсэн санаа. Тэгэхээр энэ үүнтэй эвлэрэх асуудал ярих гэдэг байгаа байхгүй юу? Хүн болгон угаасаа энэ дэлхий дээр төрсөн нь үнэн, үхэн үнэн. Тэгэхээр хүн болгон угаасаа үхэн. Гэхдээ үхтэй одоо нөгөө сайн үхэл, муу үхэл гэдэг шиг бид ямар дүр төрхтэй үхэх вэ? Бузар муугаас айж, бурхнаас айхгүйгээр, буюу хоёр дахь үхлээс, мөнхийн үхлээс айхгүйгээр бузар муугаас айгаад бид бурхныг үгүйсгээд бузар муугаас айгаад энэ дэлхий дээр нэг жоохон жаргаж байгаад энэ дэлхий дээр хаанчилж байгаа ч юм уу. Тэгээд угаасаа гим нүглийн шийтгэл бол үхэл учраас шүүгч нь сатан биш бурхан өөрөө учраас зайлшгүй бузар мууг шийтгэн. Тэгэхээр угаасаа үхэн. Тэгэхээр нэгэн тал бид тийм үхэх дэлхий дээр байгаа юм чинь бид үхэхдээ бүр цаа дараа нь болох тэр аимшигтэй үхэл байгаа. Бүр харьцуулшгүй үхэл. Тэр үхлээс бид айх нь зүв байгаад байгаа байхгүй. Харин энэ үхлээс биш. Тийм учраас бид муугаас ангид гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид өөрсдийн махбодын эрх ашигынхаа төлөө явахаас ангид гэсэн үг. Би өөрийнхөө төлөө явахаас өөрийнхөө таалалд нийцүүлж амьдрахаас ангид байгаарай гэсэн санаа. За энэ бол ерөнхийдөө гимгүү байдал гэсэн үг байхгүй. Гимтэй байдал гэдэг чинь бузар муутай хамтарсан байдлыг хэлж байгаа. Гимгүү байдал гэхээр бузар муутай хамтарсан биш, бурхантай хамтарсан. Тэгэхээр нөгөө талдаа бузар муугаас салангад гэсэн үг. Харин гим нүгэлтэй болохоор бурхнаас саланг, бузар муутай хамтарсан. Тэгэхээр муугаас ангид, харин бурхантай хамт гэсэн. Тэгэхээр ийм төлөв байдал донд ийм хоёр чанарыг та нар тээгээрэй гэсэн үг байхгүй. Бид өөрсдөөсөө шалтгааллах мэрэгүү ухаан донд амьдрна. За тэгээд ингэсэн ч гэсэн энэ дэлхий чи өөрөө эцэстээ бүгд сүрж байгаа дэлхий учраас дамаа энэ сүнслэг тулааны үед бол тэр хавчлаг бол зайлшгүй учраас гарч ирэх үед та нар үхлээ хүртэл одоо embrace гэж байгаа шүү дээ. Хүлээн авахд бэлэн байх хэрэгтэй гэсэн санаа. Ягаад тэгэхээр тэр үхлээ хүлээж хүн болгоогоос үхэн шүү дээ. Тэгэхээр итгэвч хүмүүс үхлээ авахтаа зоригтой үхэж чинь. Тэгээ тэр үхэл нь хүртэл ололт байгаад байгаа байхгүй юу? Хүн болгоогоос үхэнд үхлийн дараа гайхамшигтай зүйлийн төлөө бид үхлээ сайн сайхны төлөө бусад гимтэй ахын дүүснийхээ төлөө бурхныхаа төлөө одоо Есүс Христ яг ингэж үйлчилж амьдраад өгсөн. Тэгээд үхлийг ялсан гэдгээ амьлалтаараа харуулсан шүү дээ. Тэгээд тэр амьлалтын сүнс өнөөдөр бидэнтэй хамт байгаа. За цааш явъя бүгдээ. Тэгэхээр энэ дээр нэг юм асуулт байгаа. Тэгвэл яг яаж би яг энийг асууж үзсэн. Тэгээд яаж могоо мэт мэрэгэн ухаантай байх вэ? Одоо яг тэр нөгөө нэг би тэр гаднах одоо дараагийн төвшний гэдэг юм яг бодиттой одоо бидний хийх үйлдэл гэх юм уу? Яг тэр байдлаар нь би дараагийн төвшөнд нь ингэж задалж ухаж асууж үзэхгүй юу? Тэгэхэд яаж бид могоо мэт мэрэгэн ухаантай байх вэ? Яаж тагтаа мэт бид гимгүү байх вэ гэдэг асуулт байгаа. За ингэнгүүт яг Англи New King James дээр яг энэ хоёр ишлэлийн наарталд нь чиглүүлсэн ишлэл нь юу олдсон бэ гэхлээр за могоо мэт мэрэгэн ухаантай гэдэг дээр Эфес 5:15, Колосой 4:5 байгаа байхгүй. Энд дээр wise гэдэг мэрэгэн ухаан гэдэг тэр үг нь өөрөө энэ хоёр ишлэлээр давтагдсан. Тэгээд холбогдож байгаа ишлэл. За би уншия. Эфес 5-ын хэрхэн бид могоо мэт мэрэгэн ухаантай амьдрах вэ гэдэг асуултанд бид одоо бүгдээр хариулъя гэсэн үг. За Эфес 5:15 дээр
Юу гэж байгаа гэхээр тиймээс та нар мэрэгэн гэж байгааз. Тиймээс та нар мэрэгэн бус хүмүүс шиг биш. Мэрэгэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж бууга хяна гэж байна. Нэгдүгээрт алхаагаа хянах. За энэний 16 дээр нь бас энэ Колосе 4:5 дээрх зүйл автагдаж байгаа. Тэрний үгээр өдөр хоног цөвүүн тулд цагийг үнэл гэж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бид Эфес 5:15 дээр алхаагаа хянах хянж байгаа хүн чинь өөрөө мэрэгэн ухаантай хүн байгаад байгаа байхгүй юу? Нөгөө бид сүрэг чон донд бид 20 мэт илгээгээдэгтээ бидний яг хийх үйлдэл нь болохоор алхам бүрээ хянах сэрэмжтэй байдал. Хоёрдугаарт түрүүн Эфес 5:16 дээр байсан. Одоо бас өөр газараас уншиж үзье те. Колосе 4:5 дээр юу гэж байгаа вэ гэхээр та нарын яриа үргэлж бишээ. Колосе 4:5 биз дээ те. Гадныхантай мэрэгэн ухаанаар цагийг үнэлж харьц гэж байгаа. Гадныхантай. Одоо харь хүмүүстэй ч гэдэг юм уу те. Тэр нэг юм хаанчлаас гаднах хүмүүсүүдтэй. Одоо энэ баг чон гэж энэ үгээр хэлэрхийлж болохоор тэдгээр тэр гаднах бидний яхан дүүс биш хүмүүстэй харилцахдаа та нар мэрэгэн ухаанаар цагийг үнэлж харьц. Тэгэхээр бид алхам бүрээ мэрэгэн ухаантайгаар хянж амьдрах хэрэгтэй гэсэн. Өөрөөсөө шалтгааллах бид тэр шаардлагагүй аюулд орохгүй тулд гэдэг шаардлагагүй хавчлагыг бид бий болгохгүй тулд алхам бүрдээ алхаагаа хянана гэсэн. За энэ яг юу гэсэн үг гэж зааж асууя те. Тэгэнгүүтлээ бас алхам бүрдээ бид цагийг үнэлж харьцна. Цагийг үнэлнэ. Тэгэхээр бид цагийг үнэлэхэд цагийн ямар байдлыг цагийг үнэлж байгаа хэлбэр болох уу те. За энэ дээр бүгдээрээ дахиад тактамит гимгүү байх гэдэгтэй холбоотой. Филиппо 4:14-ийг уншия. Филиппо 2:14-өөс 16 бүхнийг за одоо сонсороо. Энэний асуулт юу гэхээр хэрхэн тактамит гимгүү байх вэ гэсэн санаа. Энэ олон чон дунд бид хэрхэн тактамит гимгүү байх вэ? За. Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ. Бүгдийг гомдлохгүйгээр, аливаа зүйлд гомдлохгүйгээр, аливаа хин нэгэнтэй маргахгүйгээр, аливаа бүх зүйлийг хийцгээ гэсэн санаа. Нөгөө чоннуудтай харилцахдаа ч гэсэн, өөр хоорондоо харилцахдаа ч гэсэн. Тэгэхээр одоо чон гэдэгт бид асуулт чон гэдэгт гэж юу хэлж ийнэ гэдгийг бид хариулаг байгаа шүү дээ. Ямар ч үсэн та бодоо явж байгаарай. Чон дунд байхдаа бид юунд ч гомдлохгүй. Түрүүн би ярьсан шүү дээ. Үхэлтэй холбосон те. Тэр эхний үхэл буюу тэр үхэл бүр ирэхэд хүртэл бид эзэндээ эсвэл биднийг шудраг бусаар шүүж үхүүлэх гэж оролдож байгаа тэр хүмүүсүүдэд бид гомдлохгүй гэсэн санаа. За бидний хоньтой зөрүүлсэн шүү. Хонь бас ийм дүр төрх байгаа. За бүгдээрээ тэгээ бодоорой та. Тэгээд маргахгүйгээр. Тэгээ энэ дээр бас нэг зүйл ингээ анзаархаа тэр англиг нь бас уншихаар чоныг бид өөрсдөө бий болгохгүй бас нэг юм хэлбэр анзаарчихсан баггүй юу? Одоо бид нөгөө мэрэгэн ухаан могоомит мэрэгэн ухаантай байхын тулд бид шаардлагагүй асуудлуудыг бий болохгүй байх чадвартай гэдэг байгаа шүү дээ. Тэд үүний тулд бид алхам бүрээ хянана, цагаа хянана, үг яриагаа хянана гэсэн. Тэгэхээр ингэж хэрэг ингэхгүй бол өөрсдөө бид чонуудыг бий болгоно гэсэн. Чонд бид өөрсдийгөө идүүлэхийн тулд өгөөшн болохын тулд бий болно гэсэн. Тэгэхээр үүний бас нэг зүйл нь юу гэхээр бид амьдрал дээрээ, ажил үйлчлэл дээрээ, харилцаан дээрээ бид гомдлохгүй байж сурах хэрэгтэй байгаа. Гомдлохгүй. Яагаад гэвэл бид угаасаа үхэл рүүгээ илгээгдэж байгаа гэсэн нэг тийм энэ нэг юм төлөв байдлыг бид бас ариун сүнснээс та асуугаараа ойлгохыг хичээгээрэй. Угаасаа хүн болгоо үхнэ. Угаасаа үхнэ. Тэгэхдээ бид үхэхдээ ямар үхлээр үхэх вэ гэсэн санаа. Айцтай те бузар муугийн талд орж үхэх үү? Эсвэл бид ялагч мэт үхэх үү? Тэгээд бидний үхэл олон хүмүүсүүд нөгөө гिचийн үр үхэж ижил тэндээс асар том мод ургадаг штэ. Тэгэхээр тийм үр жимстэй үхэл байх уу? Тэгээд эн чинь мөнхийн үхлийн хажууд нэрэ харьцуулшгүй. Мөнхийн үхлийг үнэхээр аимшигтэй. Бас энэ тал дээр нэг видео бодоолоо гэн. За тэгээд бид маргаангүй гомдлохгүй би хувийн одоо ер нь яагаад гомдол үүсдэг, яагаад маргаан үүсдэг вэ? Би гэсэн үзлээс ихгүй. Хуваагчсэн би гэсэн үзлээс. Миний энэ зүйлийг энэ хүн ингэчлээ гэсэн гомдол. Эсвэл би ингэж ийм байр суурьтай байхад энэ хүн ийм байр суурьтай байна. Минийх л зөв гэсэн энэ байдал. Гэтэл бид минийх биш, Бурханых, Библи.
Тэгээ Библи нөгөө одоо юу гэдэг нь тэр Библийг яг тэр зөв ойлгосон. Тэгээ тэр байтугай бүр одоо энэ дэр чи Есүс Христийн нэрээс болж хавчигдана гэсэн юм яриад байгаа байхгүй хамгийн гол нь. Мунхаг байдлаасаа болж биш. Тэгэхээр Есүс Христийн үннийг тунхаглаж байгаад хүртэл хавчна. Тэр үед хүртэл гомдлохгүй, мархахгүйгээр бай гэсэн санаа. 3 дугаарт нь юу ярьж байгаа гэхээр Филиппо 2:14-өөс 16 дээр ингэж байна. Амийн үгээс баттай бариул бариараа гэж байгаа. Тэгэх юм бол Паул өөрийнхөө дэмийг зүтгээгүү гэдгийг Христийн өдөр буюу шүүлтийн өдөр сайрхан баярлах болно гэж Паул хэлж байгаа. Тэгэхээр амийн үгээс баттай барих, англи хэл дээр бол амийн үгээс маш хурдтай барих гэсэн санаа байгаа. Хурдан барих. Тэгэхээр алхан бүрээ хянаж, цагийг үнэлж, аливаа зүйлд гомдлохгүй, марахгүй байхын тулд бид амийн үгээс барих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Амийн үг ч өөрөө бас эзэн Есүс шүү дээ. Тэгээд амийн үгээс бариараа гэсэн санаа. За, энэ дээр би нэг зүйлийг мартсан байна. Юу вэ гэхээр хонь. Та хоньыг боддоо. Тэгээ ингэж байгаа тэр сүрэг чон дундах хоньыг бид нар илгээхдээ хонь маань өөрөө ямар зан чанартай вэ? Хонь бол маш мунхаг амьтан. Бид мэднэ те. Хончин байхгүй бол хонь яаж төөрж явж мангартах магадaltaй. Хонь. Тэгээд маш дорой. Хонь руу чонд арихад хонь өөрийгөө хамгаалах ямар нэгэн тийм хамгаалах юу ерөөсөө байхгүй. Өөрт нь тийм эд эрхтэн гэж байхгүй. Бага ганц юм нь ерөөсөө зүхтаах. Яг шууд чонтой тулгарх юм бол шууд зүхтаахаас арга байхгүй. Хонь өөрт нь мөргөлдөөд байх тэр ивэрч бас байхгүй. Мэдээж ивэртэй байгаа. Гэхдээ ер нь дийлэнх хонь ивэр байдаггүй шүү дээ. Ямаанд ивэр байдаг. Тэгэхээр хонь бол өөрөө маш мунхаг, маш дорой. Тэгээ итгэгчдийн дүр төрх бас ийм байгаад байгаа байхгүй. Тийм учраас хончноосоо бүрэн хамааралтай байх. Тийм бүтээлийн онцлогтой амьтан. Тийм учраас заавал хончин хэрэгтэй. Тэгэхээр итгэгч нар бид нар бас яг юм. Бид нар хончны тэр удирдлага, хончны тэр хамгаалалт, хончны тэр мэрэгэн ухаангүйгээр, хончны тэр ариун сүнсгүйгээр, хончны үггүйгээр, Библи болох үггүйгээр, хончны заавар зөвлөгөөгүйгээр бид яах вэ гэхээр маш амархан төрж, маш амархан бид араат нь идэж болдог. Тийм учраас бид өөрсдөө яг Библиэлд бол биднийг итгэгчдийг хонь гэж зөвлөсөн. Тэгээ Есүс яг тийм төлөвтэй хонь мөртлөө эзэн бид нарыг сүр чон руу угаасаа бид яалтчгүй илгээгдэж орж байгаа. Тэгэхээр сүр чон руу илгээгдэхэд бид нарт яагаад гэж байгаа гэхээр эзэн бид нарт зүгээр нүм нүцгэн илгээгээгүй. Та нар анзаарах юм бол эзэн яг одоо жинхэнэ одоо юу гэдгийг асар яг жинхэнэ масыг хамарсыг илгээл хизээ боллоо. Яг одоо энэ Матай 10 дугаар бүлэг дээр биш шүү дээ. Бүр Үйлс ном дээр болж байгаа. Ариун сүнс буюу туслагч энэ дэлхий дээр бууж хүн болгоны дотор салшгүйгээр байн байх тэр нөхцөл байдлаас эхлээл жинхэнэ илгээлт болж байгаа. Тэгэхээр одоо энд бол эзэн дэлхий дээр байгаа шүү дээ. 12 дагалдагч нартайгаа хамт байгаа. Тэгээд бас ийм илгээлт хийж гин тэ. Тэгэхээр энд бол эзэн өөрийнхөө ариун сүнсийг энд өгсөн байгаа. Дараа нь та анзаарах юм бол хэлж байгаа. Та нар юу хэлэх вэ, юу ярих вэ, юу хэлэх вэ, яаж ярих вэ гэдэгт битгий санаа зовоо. Эцгийн чинь сүнс болох ариун сүнс та нарт ярих болно гэж байгаа. Тэгэхээр энэ цаг мөчийн хүртэл хуучин гэрээний тэр эзний сүнс бууж ирдэг, буцаад авагддаг нэг ийм төлөв байдал донд байсан байж тараад байгаа байхгүй. Миний анзаарж байгаагаар бол тэгэхээр яг энэ илгээлтийн үед бол яг няалчгүй ариун сүнс байсан нэгдүгээр, хоёрдугаарт бурхны үг байсан. Тунхаглах үг. Гуравдугаарт нь ариун сүнс тэр гайхалтай тэр месияд байдаг тэр месиа энэ дэлхий дээр ирэхтэл үйлдэх тэр бүх тэмдгүүдийг бас та нар ч гэсэн үйлдээрээгээд ирэх мэдлийг өгсөн. Чөтгөрүүдийг хөөх, өвчтөе зовлонтой хүмүүсүүдийг эдгээх, бүх төрлийн өвчтөе зовлонтой хүмүүсүүдийг эдгээх, үхэгсдийг амьлуулах. Тэгэхээр ийм бат бих байх үед тэднээс шаардж байгаа хоёр зүйл нь юу вэ гэхээр би та нарт хангалттай хоёуг дуулгыг чинь сая өглөө 12 элчийн хувьд ярьж байгаа шүү дээ. Яг Есүс Христ энд одоо Матай 10 дугаар бүлэг дээр үйл явдлыг ярьж байгаа шүү. Та нарт хангалттай тэр ариун сүнсийг өглөө, үгийн тунхаглалыг өглөө, хүчийг өглөө. Харин та нар юу хийх вэ гэхээр могоомит мэрэгэн ухаантай буюу та нар аюулаас зайлсхийх асуудал ярьж байгаа байхгүй юу? Мэрэгэн ухаантайгаар шаардлагагүй аюулуудыг бий болгохгүй байх. Мунхахгүй байдлаасаа болж аюулуудыг бий болгохгүй байх. Энэ бас зорилготой дараа нь одоо үзэх гэж байна. Хоёрдугаарт нь юу вэ гэхээр та нарын хийх хоёр зүйлийн хоёрдугаарт нь гимгүү байх буюу аюул ирсэн ч гэсэн та нар бузар мууг сонгож Бурханаасаа урууж болохгүй шүү гэсэн санаа. Энэ хоёр зүйл дээр ярьж байгаа. Тэгэхээр
хонийн дүр төрхтэй илгээсэн мөртлөө могоо шиг байдлыг, тагтаа шиг байдлыг тэгээд яваарай гэж хэлсэн. Тэгээ ингэж байх боломжийг нөхсөн. За ингээд одоо бүгдээр эндээс нэг асуулт асуух хэрэгтэй болно гэсэн. Чон гэж юу хэм бэ? Чон гэж юу ярьж байна? Сүрэг чон дундах. Тэгэхээр чон гэдэг нь хэм бэ гэдэг дээр яг энэ бичээс дээрээ бол юу гэж хэлсэн бэ гэхээр 17 дугаар ишлэл дээр хүмүүсээс болгоомжлоо гэж хэлсэн. Хүмүүсээс болгоомжл. Тэгэхээр чон гэдэг бол дийлэх байдлаараа угаасаа хүмүүсийг хэлж байгаа. Чөтгөр гэж хэлээгүй. Хүн гэж хэлсэн. Тэгэхээр Эфес 6-гийн 12 дээр юу гэж байгаа вэ? Бидний тэмцэл бол мах цусны биш ээ гэж хэлж байгаа. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш гэдэг чинь хүнийг хэлж штэ. Хүний эсрэг биш. Хүн бол бидний дайсан биш ээ гэж хэлж байгааз. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл хүчнүүд, тэнгэрлэг оршуудах ёрын муу сүнслэг хүчний эсрэг. Тэгэхээр сатан чөтгөрүүд бол бидний дайсан гэж Эфес дээрээ хэлсэн. Яг одоо бүр энэ том зураглаараа бол тэгж байгаа. Харин Матай 10-ын энэ 17 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүүсээс болгоомжл гэж хэлж байна. Чөтгөрөөс гэж хэлээгүй. Хүмүүсээс. Яагаад вэ гэхлээр чөтгөрүүд энэ дэлхий дээр одоо энэ дэлхийг би байнга л ингэж давтдаг те. Эхлэл 1:28 дээр юу гэлээ энэ хүн төрлөختөө энэ дэлхийг захирж байгаа. Чөтгөрч биш, бурханч биш. Хүн төрлөختөнд захируулсан баггүй. Тэгээд ингэж захируулж та нар өсөн нэмэгдэж өнөр өтгөн болоорой газар дэлхийг дүүрэн эзэмш та нар захирж өдөрдөж ингэж намааг төлөөлөн бурхан өөрийнхөө дүр төрхөө бүтээсэн шүү дээ хүн төрлөختнийг. Тэгээд амин амьсгалыг нь хамраар нь үлээх буюу бурханы амьсгал буюу ариун сүнс орсон. Тэгэхээр ариун сүнстэй хүн энэ дэлхийг захирахаар анх гимээс өмнө эдийн цэцэрлэг бүтээгдсэн. Гэтэл тэгэхээр тэр дотор хүнд сонголт байсан. Тэнгэр иш нарт ч гэсэн сонголт байсан. Тэгээд яг Люцифер нөгөө өөртөөхөө сонголтоороо Люцифер гим үлдээд нөгөө юм болж байгаа шүү дээ, сатан болж байгаа. Тэгэхээр тэр бурхнаас дайсхинж өсөө авахыг хүсчээс учраас хүний тэр сонголт хийх тэр эрхийг ашиглаж чадварыг нь ашиглаад энэ дэлхий дээр тэр хууль ёсны дагуу хэлчихье. Хууль ёсны дагуу энэ дэлхий дээр энэ дэлхийг захирах тэр эрх мэдлийг авчиж байгаа байхгүй. Гэхдээ Есүс Христ дараагаар нь эргээд хууль ёсныхын дагуу буцаагаад эрх мэдлээ авдаг. Тэр нь хүний хүү дүр төрхөөр шүү. Бурхан дүр төрхөөр биш. Хүний хүү дүр төрхөөр ирж энэ дэлхий дээрх захирах эрхийг авсан. Тийм учраас энэ дэлхий дээр яг одоо Тэнгэрийн хаанчлал ирдсэн байгаа байхгүй юу? Бурхан Есүс Христ өөрөө хүн байсан учраас 100%. Тийм учраас хүний хүү буюу Давидын хүү буюу тослогдсон Месиа гэдэг байгаа чинь тэр үүнтэй адилхан сатан өнөөдөр энэ дэлхий дээр хэдийгээр Эфес 6-гийн 12 дээр тэ Тэнгэрлэг бузар муу ёрын хүч энэ дэлхий дээр бидний гол дайсан боловч тэр дайсан ажиллахтаа бас л яг нөгөө хууль ёсныхаа дагуу хүнээр дамжуулж ажилдаг байгаа байхгүй. Шууд хөлөнгөөс оролцох эрх байхгүй. Анх угаасаа бурханы хэлсэн бурхан шудраг учраас эхлэл 1:28-29 авцаа те энэ дэлхийг хүн хариуцнаа гэж хаанчлнаа гэж хэлсэн. Гэхдээ хаанчлах чадварыг нь буюу ариун сүнсээ уг нь өгсөн л дөө. Гэхдээ хүн буруу сонголтыг хийсэн. Тэгэхээр яг энэ бурханы хэлсэн үгийн дагуу сатан ажиллаа хийн. Тэр нь юу гэхээр бурхан сатан шууд биш дандаа хүмүүсүүдийн гэмт чанар, хүмүүсүүдийн мунхаг байдал, хүмүүсүүдийн хуваа хичээсэн байдал, хүмүүсийн тэнэг мунхаг байдлаас бий болж байгаа энэ байгалийн гамшиг, тэгэл энэ гэр бүлийн элдв янзын харилцааны тэгэл ингээл бүх зүйл чинь дандаа хүмүүсүүдээс болж байгаа энэ дэлхийд ирэх бүх сүрэл. Гэхдээ цаана нь чөтгөр сатан байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ наан илэрх байдал нь бол энэ. Тийм учраас энд хэлж байна. Хүмүүсээс болгоомжл. Гэхдээ энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүсээс болгоомжлох юм уу? Үгүй. Бидний өмнөх үдсэн хэсэг дээр байгаа шүү дээ. Эзэн 12-аа илгээхдээ хэлсэн. Энд нэг үг байгаа. Зохистой хүнийг та нар олоод тэгээд тэр хотод сайн мэдээ, тэр авралын сайн мэдээг авралын гэх юм уу та ямар ч байсан тухайн тэр яг энэ цаг яг энэ Матай 10 дээр бүлэг дээр л хэлсэн тэр эзний тунхаглал гэсэн Тэнгэрийн хаанчл айсуу гэдэг энэ тунхаглалыг эзний жинхэнэ авралын мэдээний өмнөх тэр замыг бэлтгэхийн тунхаглалыг хийхэд хүлээж авах нээлттэй хүлээж авж байгаа хүн болгон
одоо энэ дээр байгаа зохистой хүмүүс байгаа байхгүй. Тэгээ хамгийн анхныхаа зохистой үнэ олоод тэндээ та нар нөгөө илгээхт ямар ч хувцс мөнгө төгрөг байхгүй илгээгдсэн шүү дээ. Тийм учраас дэм буудал орох мөнгөч байхгүй. Тийм учраас тэр сайн мэдээг тарааж ижил тэр зохистой хүн биш үү буюу өнөөдөр хэлж байгаагаар энэ чон байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сүрэг чон дундах буюу энэ сайн мэдээ одоо энэ дээр хардаа сайн мэдээг эсэргүүцэж байгаа хүн болгон чинь нөгөө нэг чон буюу сатааны багаж болоод байгаа байхгүй юу. Тийм учраас энийг хизээ яаж мэдэх вэ гэхээр итгэгч нар сайн мэдээ тунгаглаж ижил мэднэ. Сайн мэдээ тунгалахад нөгөө хүн хүлээж авахгүй эсэргүүцэж байх юм бол энэ чон гэж ойлгоод тэгээд яах вэ гэхлээр тэгээд тэр хүн чинь тэгээ хэрүү бид тэр хүний төлөө тэгэж одоо юу гэдэг юм могоо мэт мэрэгүү ухаантай биш байдлаар үнэхээр чон гэдэг нь илэрчээд байхад бид могоо мэт мэрэгүү ухаантай биш мунхаг гинэн байдлаараа бид бурхан энийг хайрлаж байгаа энэ хүн заашгүй би энэ хүнийг авармаа нэгэд маргалдаал мэтгэлцээл тэмцээл байх юм бол яах вэ гэхлээр одоо энэ 18-аас 22 дугаарх зүйлсүүд орж ирнэ гэсэн үг. Яах вэ гэхлээр биднийг буруутгаад шүүгчд хаадуудад захирагч нарт харийнханд буруутгаж яллаж аваачж өгнө. Тэгэхээр тэхгүй тулд юу хэлсэн бэ гэхээр тийм учраас та нар могоо мэт мэрэгүү ухаантай буюу одоо энэ 23 дээр байгаа байхгүй юу гэж байгаа гэхээр 23-ыг уншия. Би жоо алгасаа уншчихъя. Ягаад тэгэхээр ингэж холбож ойлгохгүй болохгүй. 23 дээр ингэж байна. Харин тэд буюу тэр могоо чоннууд сайн мэдээнд нээлттэй биш, сайн мэдээг эсэргүүцдэг буюу тэр өмнөх хэсгээр зохистой хүн биш хүмүүс байл сайн мэдээ хүлээж авахгүй хүн байвал бидний өмнөх видеон дээр юу гэлээ тоос шороогоо гөвөөд яваарай гэж хэлсэн шүү дээ. Өнөөдөр бас энэ дээр бас адилхан санаа хэлж байгаа. 23 дээр юу гэж байна? Харин тэд та нарыг энэ хотод хавчвал өөр хот руу зүхтаа, өөр хот руу яваарай гэж байгаа зү. Яагаад ингэ зүхтаалах гэдэг юм? Энэ хүн чинь хэдийгээр сатаанд ашиглагдаад чон мэд илэрж байгаа ч гэсэн цаана байгаа сүнсийг нь би авармаар байна шүү дээ. Хайрламаар байна. Хайр хүрээд байна. Хариж ойлгож байна. Гэтэ могоо мэт мэрэгүү ухаантай бай. Тэр нь юу хэлж байна вэ гэхээр тэр хүн сонголтоороо хайрыг авахгүй гэдэг байгаа байхгүй юу? Би хайрлахдаггүй. Наад бурхны чинь би үзий ядаж чинь. Та нар бити худлаа яриад бити та нар Монголыг одоо харин шашнаар яах гэдэг их гэдэг одоо юу байдаг юм байгаа. Гэхдээ энэ оргол яг энэ тухайн итгэгч нарт хэлж байгаа шүү. Түүнээс том авралын төлөвлөгөөгөр энийг яриаггүй. Авралын том төлөвлөгөөний хувьд юу ярьдаг вэ гэхээр үргэлж өвчээгөл байгаа бол үргэлжлүүлэн эзэн оролцсоор л гэдэг. Янз бүрийн арга замаар эзэн төлөвлөгөөгөө. Гэхдээ яг энэ илгээлт энэ үед итгэгч хувь хүн чинь өөрөө нэг л амьтаа штэ. Тухайн элч нар чинь бүгд ганцхан л амьтаа. Өнөөдөр та би ч гэсэн ганц л амьтаа. Тийм учраас энэ ганц олдсон энэ амьд чинь мэрэгүү ухаантай хандаад ашигтай, хаанчлалд маш ашигтай байдлаар бид илгээлтэнд хандах хэрэгтэй байгаа байхгүй юу? Илгээлт буюу тэр талбар дээрээ сайн мэдээ тараахтай хүртэл. Тэгэхээр энэ дээр ингэж энэ хардаа харин тэд та нарыг энэ хотод хавчвал буюу та нарыг та нарын сайн мэдээг чинь шүү. Энд дандаа Есүсийн нэрийг хавчвал Есүсийн нэрээр хийгдэж байгаа аливаа зүйлсийг хавчвал яа гэсэн бэ гэхээр та нар өөр хот руу зүхтаа нэгдүгээрт. Тэгээд яагаад вэ гэхлээр үнээр би та нарт хэлье. Хүний хүүг ирэхээс нааш буюу эзний хоёр дахь ирэлт гэсэн тайлбар илүү бууж байгаа юм. Мэдээж ингээд юу уншихад бол Иерусалимийн шүүлт мүлт гэсэн тайлбарууд байгаа боловч тэд нар өөрсдөө ч гэсэн хэлж илээ. Эзний хоёр дахь ирэлтийг хэлсэн байх магадлал нь илүү өндрөө. Тэгэхээр хүний хүүг ирэхээс нааш буюу яг эцсийн шүүлтээс нааш Израилийн хотоос сайн мэдээг сонсох шаардлагатай хүмүүс байсаар л байх болно л гэсэн үг. Тэгэхээр хардаа ургацсан ариун гэж хэлсэн шүү дээ. Ургацсан ариун аврагдах шаардлагатай хүмүүсийн тоо асар их байгаа. Ургацын адилчид нь дэндүү цөөхөн байна. Тэгэхээр байгаа хідэн адилчид нь стратеги маш сайн мэрэгүү ухаантай буюу сүнсээр өдөрдүүлэгдэж могоо мэт мэрэгүү ухаантай байх хэрэгтэй байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр сайн мэдээгээ тунгаглахдаа нөгөө хүн чинь чон гэдэг нь илэрхий юм бол бид орхиод явах хэрэгтэй байгаа байхгүй. Орхиод өөр хот руу, өөр хүмүүсүүд рүү. Энэ дээр бол зүхтаа гэсэн санаа. Өөр хүмүүс тийм зүхтаах хэрэгтэй. Өөр хүмүүсүүд рүү зүхтаа. Яагаад вэ гэхээр
нөгөө хичнээн хайрлаад сайн мэдээ тараах гээд оролдоод байгаа ч гэсэн тэр хүн чинь яг энэ цаг мөчид шүү. Өөр цаг үед эзэн зүрхийг нь зөөллөөд хаанч авралын төлөвлөгөө хэрэгжиж нугасаа итгэж гин. Гэхдээ залбирал хэрэгтэй. Би залбирсаар байх хэрэг. Тийм учраас залбирал маш чухал. Тэгэхээр тэр хүртэл бид яг энэ удаадаа бид цухтаах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бол аюул бид шаардлагагүй хавчлагыг бий болгох гээд байна. Шаардлагагүй бид аюулыг бий болгоод бид аминдаа аюул бий болгох гээд байна. Гэхдээ ардаа бид аюулаас айж цухтаах юм яриагүй шүү. Хэрвээ бид аюулаас айж цухтаах юм бол нөгөө дактамит гимгүү биш болчлоо гэсэн үг. Бид гим үлдчихлээ гэсэн санаа. Бид тэр үхлээс тэр аюулаас бид мах бодийн үхэл аюулаасаа бид айж хуваа хичээсэн тэр айцаасаа айж бидний төвлөрөл хаанчлалын төлөө хин нэгнийг амийг аврахын төлөө бүхнээ зориулах гэсэн тэр хаанчлалын зорилго буюу Есүс Христийн дэлхийд ирсэн зорилгоос бид хазааж байгаа зү. Буулт хийгээд урвж байгаа мэт. Англиар бол compromise гэж байгаа. Тэний буулт хийж байгаа байхгүй. Энэ буулт чинь өөрөө маш аюултай. Энэ буултууд чинь сатаныг хүсэж байгаа гол нөгөө нэг зорилго чинь байгаа байхгүй. Тийм учраас энэ өөр хотууд руу зүгтж байгаа энэ зүгтэлт чинь юу вэ гэхээр стратегийн шилжилт байхгүй юу? Энэ хүн сайн мэдээ авахгүй тодорхой юм байна. Тэгэхээр бид шууд салаад авах хүн дээр нь очно гэсэн санаа. Сайн мэдээ хэрэгтэй хүмүүс асар ихээр байгаа гэж хэлсэн шүү дээ. Харин энэ тохиолдолд магадгүй тэр чонноор илрээд байгаа тэр нэгэн чинь бидний хайртай хүмүүс байвал яах вэ? Адилхан. Гэхдээ бид өөрсдөө тухайн сайн мэдээ тараахж байгаа тэр цаг зориулалт тэрийг бидний хайртай хүн ч вэ, бидний танихгүй хүн ч вэ, бүх хүний сүнс адилхан үнцэнтэй. Бүх хүний сүнс бүх хүний сүнсэнд бурхан хайртай охид хөвгүүд нь учраас. Тэгэхээр бид одоо юу гэдэг миний л хайртай учраас бид амиа бодож тэр хүний төлөө ингээл тэмцэлдэж яагаад ямар ч үр дүнгүй нөгөө үнж тгсэн юм байхгүй хайрын цагаа энэ дээр хэлсэн шүү дээ. Цагийг үнэлгээд байгаа зү. Харийнхантай харилцахдаа цагийг үнэл гэж байгаа. Тэгээ алхам бол бүрээ хяна гэж Эфесээр хэлсэн. Эн чинь могоо мэт мэрэгэн ухаантай байдлын илрэл. Тэгэхээр тэр цаг шал авахгүй тэр хүнд сайн мэдээ тарааж ингэж хамаг цагаа алдж ийснаас сайн мэдээ авах хүмүүс хаа сайгүй байгаа. Тэр тусмаа хамгийн тодорхой илрэл бол ядуус байгаа шүү дээ. Ядуус гэдэг бол Тэнгэрийн хаанчлалд маш ойрхон хүмүүс шүү. Яагаад вэ гэхээр тэднэрт хэрэгцээ маш их байгаа учраас тэд ядуу гэдгээ хүлээн зөвшөөрч гисэн. Тийм учраас сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй гэдэг байгаа чинь тэр нэг талаараа ядуу мах бодийн ядуус санхүүгийн ядуу байдлын тэр зарчим нь сүнслэг ядуу байдал дээр илэрх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр үедээ бид ядуу гэдгээ сүнсээрээ сул дорой юу ч хийж чадахгүй, сүнсээрээ зөвхт байж чадахгүй, Бурхны үгийг биелүүлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа чинь мах бодийн санхүүгийн мах бодийн тэр харагдах ядуу байдлын дүр төрхтэй адилхан байхгүй. Би бас надад ямар ч мөнгө байхгүй, хоол байхгүй, хувцас байхгүй, орон байр байхгүй гэдэг хүн л бусдаас гуйлггүйдэг. Ядуу гэдэг хүлээн зөвшөөрсөн нэр хүнд мөнд юусоо хамаа авахгүй амьд гарахын тулд яг үнтэй адилхан сүнслэг ядуу байдал ч гэсэн адилхан. Би үнэхээр дорой юм байна. Би үнэхээр ямар ч өөрийн хүчээр би авралт хүрэх, зөвтгөгдөх, гин нүглийн асуудлаа шийдэх ямар чадваргүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн л нэгүсэл дээр ирдэг. Эн чинь ер нь яг энэ саяны ярьсан төлөв байдалд юу аваачих зоригтой вэ гэхээр хууль байхгүй юу. Тийм учраас хуучин гэрээний хууль чинь ийм л зоригтой өгөгддөг. Нөгөө хүнийг гэмтэн гэдгийг нь ойлгуулад өвдөх сөхрөөд нэгүсэл надад хэрэгтэй байна гэж нэгүслийн өмнө очиулахын тулд л хуучин гэрээний хууль байдаг. Тэгэхээр ядуус авахгүй байгаа чон мэд хүмүүсүүд рүү бид хамаг цагаа барах, тэр алхаж байгаа алхам тэр чиглүүлэлт зориулалтаа барах биш. Гэхдээ наан бид үнэхээр чоноо мөн үү гэдгийг илрүүлэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Үүний тулд яах вүлээ? Зайлшгүй сайн мэдээ ярина. Өөр түүнээсээ бид өөрсдийнхөө та сайн мэдээ нэгч ярьж үзээгүй мөртлөө зан аашаар нь надтай муугаа харьцаж ийсэн, намайг зодож ийсэн, модож ийсэн орнд болж та хин нэг чон гэж дүгнжээ бол маш буруу бөгөөд Библийн бус дүгнэлт шүү. Энэ нэг л тохиолдолд энийг дүгнэнэ гэж байгаа. Сайн мэдээ буюу сайн мэдээг ярих үед одоо бид өмнө үзсэн шүү дээ. Айлд ороод шууд мэндийг нь асууж байгаа. Тэгэд айлд орохдоо мэндийг нь мэд. Айл чинь зохистой бол амар амгалан чинь тэдэнд хүрэг, харин зохисгүй бол амар амгалан чинь та нар буцаж ирнэ. Тэгээд та нарыг эс хүлээ авахчийг буюу үгийг чинь гэж байгааз. Сайн мэдээ үг. Иесусийн хэлсэн үг. Тэгэхээр үгийг чинь үл сонсогчийн гэрээс эсвэл хотоос нь гарах хэрэгтэй байгааз явах хэрэгтэй орхиод. Тэгээ явахдаа хөлийнхөө тоосыг сэгсэр гэдэг. Энэ болохоор юу гэхээр зайлшгүй бид сайн мэдээ ярьсан л байх хэрэгтэй.
Тэр нь эргээд баримт болно. Шүүлтийн өдөрч баримт болно. Түүний сүнсэнд бас эргээд зүрхэн зөөлрөх үгүй юу, ариун сүнстэй бурхан үргэлжлүүлээ түүнтэй тэр сонссон зүйлээр нь ажиллах үгүй юу гэдэг чинь яригдана. Тийм учраас бид тэр тоос заашгүй бий болсон байх хэвээр. Буюу бид заашгүй яригдсан сайн мэдээг яг цогцоор нь ярьсан л байх хэвээр. Тэгээд ярих үед авахгүй эсэргүүцэж байгаа, дургуутж байгаа, нээлттэй биш хандж байгаа тэдгэр хүмүүс бол чон гэдэг тэр төлөв байдалд орчиж байгаа байхгүй. Тийм учраас тэдгэр хүмүүсүүдийг орхиол явах хэрэгтэй. Бид авралын орхилтыг яриаггүй шүү дээ. Би энэ ганцхан амьдралтай, ганцхан мах бодтой энэ их тайван гэдэг энэ хүн л өөрөө надад олдсон хэдхэн жилийн амьдралдаа бид үр дүнтэй олон хүнийг л сайн мэдээ сонсохын тулд ийм л зарчим хэрэглээрэй гэж эзэн хэлж байна. Бас энэ дээр хардаа Матай 7-гийн 6 дээр маш чухал санаа байгаа. Бид нар өмнө үздсэн хэсэг шүү дээ. Юу гэж байгаа вэ гэхээр ариун имийг бузарлах гэдэг энэ ишлэл дээр ариун имийг ногтод бүүг өөрсдийн сувдыг гахаан өмнө бүү хай тэд түүнийг хөл дороо гიშгчгээд эргэж та нарыг хэсэглэн дасчихвэ гэж байгаа зү. Энэ хэсгээр бас би видео хийсэн байгаа. Та ингээд доошоо эргээд хараараа. Энэ дээр тэр хэсгээр дэлгэрэнгүй байгаа. Тэгэхээр тэр судалж явах үед юу олж мэдсэн бэ гэхээр ариун им буюу сайн мэдээ. Ариун им гэдэг нь сайн мэдээ. Гахааны хувьд сувд гэдэг байгаа чинь бас сайн мэдээ. Тэр үнц нь тэнгэрлэг үннүүд байгаа байхгүй юу? Үнэн мэдлэгүүд, үннүүд. Тэгэхээр тэр үннүүдийг сонсоход нээлттэй хүндэл бид ярих нь хамгийн зөв байгаад байгаа. Хэрвээ тэр үннийг бүр сонсох дурггүй, бүр хамаг үннээ ярьсан ч гэсэн ингээд бүр ямар ч үнц хийнэгүй, бүр харин ч эргээд биднийг ингээд шүүх гээд хавчих гээд байгаа хүмүүсүүдийг бид олж илрүүлнэ гэсэн. Үүний тулд яах вэ гэхээр та тэр видеог харах юм бол яг энэ ийм хэсгээр нэрлэгдсэн видеог хараарай. Есүс яг ингэж хандсан байгаа, Паул ингэсэн байгаа. Тэгэхээр тэдгэр хүмүүсүүдийн яг эхэлж анзаардаг нөгөө хүнээ. Энэ хүн яг одоо энэ өнөөдөр яг энэ Матай 7-гийн 6 дээр хэлсэнчлэн бол энэ хүн нохоо юу, гахаа юу? Өнөөдрийн хэсэг дээр бол чон гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр чон уу эсвэл чон буюу нохоо буюу гахаа эдгээр үгсээр илэрхийлж байгаа нэг төлөв байдал нь юу вэ гэхээр сайн мэдээг буюу тэнгэрлэг үннийг, Библийн тэнгэрлэг үннийг ярих үед хаалттай байгаа хүмүүсүүд яг ийм тохиолдол байгаа байхгүй. Тэр тусмаа гэхдээ ойлгуулах гэж хичээн штэ ингээд. Гэхдээ сүнсээрээ мэдрэн угаасаа. Нөгөө хүн яг ингээд эсэргүүцэж байгаа. Тийм байх юм бол бид мэтгэлцээд байх хэрэггүй гэсэн санаа. Орхих хэрэгтэй. Аль болох гэлс орхиод нөгөө цагаа үнэлээд өөр хүн дээр очие л доо. Дахиад хүн тааруулвал яах вэ? Эхлээд бид сайн мэдээгээ ярина. Аль болох яг цогцоор нь ярина. Тэгээд ярьсаар бүтэн яриа дуусгал тэр хүн үгүй уучлаарай баяртай ингээд тэгжээвэл за тэг баяртайгаа л явуулах хэрэгтэй. Өөр хүн дээр очие. Тэр нээлттэй хүн байж л таараа. Тэр хүн чинь бидний яг зөв стратегийн юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингэж энэ хардаа 17 дээр ингэсэн. Тэгэхээр тийм хүмүүсүүдээс болгоомжл гэж хэлж байгаа. Тэдгэр хүмүүсүүд та нарыг яах вэ гэхлээр та нарыг шүүхэд та нарыг уг нь хардаа ингэж штэ 17 дээр хүмүүсээс болгоомжл гэдэг байгаа зү. Гэтэл болгоомжл гэж хэлсээр байтал чинь болгоомжл гэдгийг болгоомжлохгүй явсан тохиолдолд тэдгэр хүмүүсүүд биднийг шүүхэд тушааж синагогуудад та нарыг ташуурдна гэдэг байгаа байхгүй. Шүүхэд буруугаар биднийг ялна гэсэн үг. Хийгээгүй юмыг гүтгэнэ гэсэн үг, ялна гэсэн үг. Эсвэл өөрсдийнх нь тэр гаргаж ирж байгаа тэр нэг юм хэргийн тэр юугаар баримтаараа ашиглаж бид нарыг яллаж, буруутгаж, устгах, алахыг сүрүүлэх оролдоно. Бид өөрсдөө чонд өөрсдийгөө бариад өчөж байгаа байхгүй. Гэхдээ бид мэрэгэн ухаантай байсаар байтал бас ийм тохиолдол гарч ирнэ шүү дээ. Есүс ч гэсэн яг ингэсэн. Тэгэхээр тийм үед ч гэсэн яригдана. Гэхдээ бид өөрсдөөсөө шалтгааллах мэрэгэн ухаантай хандаж, олж илрүүлээд аль болох холдож эзний хоёр дахь ирэлтээс нааш угаасаа сайн мэдээ сонсох шаардлагатай асар олон ургац байгаа учраас бид өөрсдийнхөө амийг хохиролд оруулна гэдэг чинь бид хаанчлаг хохиролд оруулж байгаа гэсэн үг байхгүй юу? Түүнээсээ бид амиа алдахаас айсандаа биш. Хэрвээ бид амиа алдахаас айж биеийн тааллыг бодож хавчлагаас цугтаж байх юм бол гэхдээ нарийн ярина л да. Тэгэхээр тэгэх юм бол эн чинь бас гимтэй байдал руу орно шүү. Гмийн нэг илрэл болно гэсэн үг. За тэгээд 18 дээр ингэж штэ. 17 дээр тэгээд та нарыг ингээд яана ялнаа, шүүхэд аваачнаа. Гэхдээ гисэн ч гэсэн үнэхээр тийм байдалд орсон ч гэсэн тэнд эзэн дахиад ажиллаа хийнэ. Дахиад тэнд төлөвлөгөө байгаа. Тэнд эзэн дахиад л чөтгөрийн тэр одоо биднийг устгах гэж оролдож байгаа тэр устгах процессын дунд хүртэл эзэн хаанчлалын төлөвлөгөө явсаар л байх болно. Тэрийг хүртэл та нар мэдрээрэй гэж хэлж байна. Тэр нь юу вэ?
буруутгагдаад шүүхийн өмнө зогсох үедээ. Гэхдээ энд нэг ялгаа байгаа шүү. Бид мунхаг байдлаасаа болж нэгдүгээрт, хоёрдугаарт гим нүглээ захирч чадахгүй байдлаасаа болж, хуваа хичээсэн байдлаасаа болж, мөнгөний шунал мунлаасаа болж, бузар муу байдлаасаа болж бид шүүхэд очивол энэ шал өөр асуудал шүү дээ. Та мэдж байгаа л үү? Зөвхөн Есүсийн нэрийг тунхаглаж, Есүсийн төлөө явж байх үед л энэ л шалтгаанаас болж шүүгчийн өмнө, хаадын өмнө, захирагчдын өмнө, харийнхны өмнө очих юм бол одоо ярих гэж байгаа дараах зүйлс хэрэгжнэ гэсэн. Түүнээсээ бид мунхаг нөгөө могомит мэрэгүү ухаантай биш байснаасаа болж бид тэр тусмаа гим нүгэл өгүүлээд одоо жишээ нь ингээд зөндөө тохиолдол байна шүү дээ. Би санаж байна. Зарим нэг чуулган бид зүгээр зарим нэг гэл ярьчих. Тэгээ энийг цааш нь битээ бодоорой. Тэгт ямар ч энэ цаг дээр л та бодоорой. Тэрний үхээр нэг чуулганы жишээ нь юм байна. Чуулганд итгэдэг чуулганы ахлагч хүн мөртлөө чуулганыхаа газрыг тэр чуулганы тэр ахлагчийн нэр дээр тухайн чуулганы газрыг ингээд анх байгуулаад тэгээд газрыг авж байгаа байхгүй юу. Гэтэл тэр чуулганыг анх авсан хүн бол миссионерууд, Бурхны ард түмэн, Бурхны хүн. Тэгээд Монгол газар нутгаар байгаа учраас тэр монгол хүний нэр дээр ингээд авж штэ. Гэтэл тэр нэрээ ашиглаж чуулгантай шүүхэн мөхөр орсон тохиолдол байгаа байхгүй. Тэгээд чуулганы газрыг булаацалдж байгаа тохиолдол. Энэ бол хардаа шал өөр асуудал байгааз. Ийм тохиолдолд тухайн тэр гим дунж байгаа одоо энэ тэр compromise гэдэг байгаа тэр буулт уралт хийж байгаа тэр ахлагчийн дотор одоо энэ дараа яригдах гэдэг байгаа чадвар Бурхны тэр өдөрдөмж орж ирэхгүй гэсэн үг. Тэр бол угаасаа шууд буулт хийгээд ялагдчихж байгаа хүн байгаа зү. Харин Есүсийн нэрийг энэ дэлхий дээр тунхаглаж явах та Есүсийн тэр гайхалтай хаанчлалын төлөвлөгөөгөөр энэ дэлхий дээр ажиллаа хийж явах үед сайн мэдээний хаанчлалын зорилгоор шүүхт буруутгагдж очисон тохиолдолд үнэн тэр хүний талд байгаа учраас одоо ярих гэж байгаа дараагийн зүйл бий болно гэсэн. Тэр нь юу харъя. Одоо энэ дээр ингэж энэ 18 дээр ингэж штэ. Та нар миний төлөө гэж байгаа зү. For my name's sake ч гэлөө яг тэр Есүсийн нэрийн төлөө л гэсэн санаа байгаа. Есүсийн нэрийн төлөө захирагчд, governor, хаад, захирагчд болон хаадууд бас харийнханд аваачигдана. Энэ үед яах вэ гэхээр хэрв Есүсийн нэрийн төлөө байгаа бол эзэн тэрийг хүртэл ашиглана. Тэр шүүлтийг хүртэл ашиглаж яах вэ гэхээр өөрийгөө гэрчилнэ гэж байгаа зү. Сайн мэдээг гэрчилнэ. Өөр төвшний боломж нэгдэж байгааз. Гэхдээ энэ жоохон миний анзаарж байгаагаар бол аюултай байгаа байхгүй. Гэхдээ энэ аюулаас зайлсхийх нь мэрэгүү ухаан байгаад байгаа. Яагаад гэхээр энд ингэж тэ шүүхтэж тэр нэг ганц хааныг, тэр нэг ганц захирагчийг тэгээ үдсэж байгаа хэдэн гэрч нарыг ч юм уу тэдгэр хүмүүсүүдийн төлөө тэгээд эн чин нөгөө эсрэг талын хүч чинь тэр баримтаа шүүхтэж байгаа өмгөөлөгч нь буруутгаж байгаа яллагчийн тэр өмгөөлөгч нар нь хамгийн юм барьцсан байгаа шүү дээ тэр баримтаа. Тэгэхээр эндээс сайн мэдээ гэрчлэнэ гэдэг бол арай өөр төвшнийх байгаа байхгүй. Тийм учраас эзэн хэлсэн 19-20 дээр тэр үед та нар юу ярих вүлээ? Яаж ярих вүлээ? Монгол дээр болохоор жоохон миний бодлоор буруу орчуулсан юм санагдсан. Ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэд та нарыг баримтлах үед яах билээ гэдэг байгаа. Юу хийх билээ гэсэн юм шиг орчуулсан байгааз. Гэхдээ англи хэл дээр бол үгүй байгаа. Юу ярих вэ? Яаж ярих вэ гэсэн юм байгаа байхгүй. Тэгэхээр ярих гэж байгаа зүйл дээр л санаа зовж байгаа. Зовно гэсэн тэр төлөв байдлыг эзэн мэдсэн учраас битгий санаа зовоо. Яг тэр үед чинь аавын чинь сүнс гэж байгаа. Энэ онцгой аавын сүнс. Хуучин гэрээний байдлаар ч гэсэн бурхан Яхова бурхан аавын сүнс дээшээ бууж, доошоо бууж, буцааж авагдаж тухайн хүний тэр зохисгүй байдлаас ингэж байгаа хуучин гэрээний төлөв байдал байгаа шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт дараагийн видеон дээр үзэх асуудал байгаа. Тэн дээр бурхан аавын тэр нэг юм уур хилэн шудраг байдлаас имэх талаар ярьж байгаа. Тэгэхээр тэр агуу дараагийн видеон дээр үзэх тэр агуу хүчрэхийг бурхан аавын чинь сүнс та нарын дотор байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн энэ дэлхийлэг тэр шүүгч биднийг буруутгахад бид хэрэг үнэхээр л Есүсийн нэрийн төлөөл байгаа бол
тухайн дэлхийлэг шүүгч одоо Америк ч юм уу Монгол ч юм уу тухайн дэлхийлэг хүн болсон тэр хүнээр илэрж байгаа тэр шүүгчийг бүтээсэн. Тэгээд өнөөдрийн төгсгөлд байгаа. Биш ээ, маргааш үзэх лөө. Маргааш үзэх юм байна. Юу гэж байгаа гэхээр бүх үнэн илчлэгдэн. Нууцлаг бүх үнэн шударгаас хариугаа аавна гэсэн санаа. Шударгаас илэрч гарч ирнэ. Бүх буруу шүүлтүүд буруу гэдэг нь илэрнэ. Тэгээ бүх зөвийн төлөө зовж байгаа хүмүүс зөв нь гэдэг нь илэрч агуу хүчрэх шүүгч өөрөө бүх зүйл нууц тайлагдана гэсэн санаа байгаа. Тэгэхээр тийм агуу хүчрэх тэнгэрлэг цор ганц шүүгчийн сүнс бидний дотор байна. Үнэхээр Есүсийн төлөө л бид буруутгагдаад шүүхэд очсон тохиолдолд тэр үед ариун сүнс, Бурхан Аавын сүнс буюу ариун сүнс бидний амаар дамжуулж ярина гэсэн. Юу ярих юм? Үннийг, сайн мэдээг ярина. Энэ үед яах вэ? Нөгөө хаадууд, нөгөө захирагчид сайн мэдээг сонсно. Ингээд ирэхээр яах вэ гэхээр нэг сумаар олон тулаа гэдэгчлэн тухайн тэр улсын мужийн тэр удирдлага дээр сайн мэдээ тунхаглагдаж байгаа байхгүй. Гэхдээ энэ ч гэсэн дахиад энэ тухайн хаан, тухайн захирагч дээр сонголт ирнэ гэсэн үг. Ямар сонголт? Өмнө үтсэн зохистой хүн үү, зохистой бус хүн үү? Чон уу, эсвэл хонь болох хүн үү гэдг нь ялгадана л гэсэн үг. Гэхдээ энэ юу ч байсан гэсэн энд үр дүн гарна. Юу вэ гэхээр харийнхан гэж байгаа зү. Үл итгэгч нар чинь бүгд харийнхан гэсэн санаа байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн энэ шүүхэд оролцож байгаа одоо жишээ нь өнөөдөр бол ингээл хэвлэл мэдээлэлээр ч юм уу ингээл за нэг хэрэгсэд итгэгч хүн ингээд итгэлээсээ болж ингээд шүүхтж гинэ ингэж гинэ шүүхээр буруутгагдж гинэ ялах гээд байна шоронд оруулах гээд байна ч мэдэхгүй юу ч үдийн тийм боллоо гэхэд тэр мэдээг үзэж байгаа үл итгэгч хүмүүсүүд гэсэн санаа байхгүй юу? Тэр үл итгэгч хүмүүсүүд тэр Бурхныг мэддэггүй хүмүүсүүдэд бас гэрчлэл болж гин гэсэн. Тэгээд ингээ анзаарах юм бол яаж ийнэ гэхээр Масыг хамарсан нэг юм сайн мэдээ болоод ч байгаа юм шиг. Над бол би одоо энэ дээр харъя бүгд 21 дээр нэг юм санаа байгаа. Яригч одоо түрүү ингэсэн шүү дээ 19-оос 20 дээр бол тэд та нарыг баривчлах үед яаж ярих вүлээ гэдгээр орчуулж байна. Англи дээр тийм санаа. Яаж ярих вэ? Юу ярих вэ? Юу ярихаа мэдэхгүй. Бас яаж ярих буюу Мосе яг нь дуудахад юу гэлээ би модон хилтэй би eerдэг муурдаг гэж асуудал ярьж байгаа шүү дээ. Би бас eerээд идэг. Та анзаарж байгаа бол үе eerдэг. Би тараа бас тэ ходоод муу болохоор бас заримдаа жоохон буруу юм гаргана. Тэгэхээр тэр байдлууд янз бүрийн тэр махдаг физиологийн тэр сул дорой байдлаасаа болж би яаж ярина гэсэн тэр цаад төлөв тэр дуудлагад саад болох тэр нэг юм эргэлзээ байгаа зү. Тэр мэрчиг хүртэл цаг нь болохоор хязгаар болж чадахгүй. Шууд юу ярих нь өгөгдөн. Чи энэ дээр одоо ингэж штэ. Хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөн. 20 дээр ярих чинь та нар биш ээ гэдэг байна. Нөгөө сул дорой eerдэг модон хилтэй нөгөө сул дорой та нар биш байх болно. Харин та нарын дотор ярихч эцгийн чинь сүнс буюу ариун сүнс. Нөгөө хүчрхэг орчлын ертөнцийг бүтээсэн Бурхан Аавын чинь ариун сүнс та нарын дотор өгөгдөж байгаа ариун сүнс. Тэгэхээр яг тухайн үед энэ 12 элч маань ариун сүнсийг тэгээд гарсан байгаа байхгүй юу? Гэхдээ яг жинхэнэ Масыг хамарсан яг хууль ёсны дагуу ариун сүнс хизээ бууж ирсэн бай. Дахиж буцахгүйгээр энэ дэлхий дээр яг бууж ирсэн бай гэхлээр Үйлс номон дээр гардаг те. 1-2 дугаар бүлэг дээр гарна. Одоо бид нарт яг тийм байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр ариун сүнс эцгийн ариун сүнс биднэрт байгаа учраас тэгвэл яг Есүсийн төлөө л явж байгаа үед буруудах үед бид хизээч айх шаардлагагүй гэсэн үг. Шудрагаас үнэн бидний талд байгаа учраас тэр өтгөө тий би нэг зүйлийг мартсан байна. Юу гэхээр нөгөө чон гэдэг дээр бас нэг юм чон байсан. Би тэрийг хэлэхээр мартчихж. Матай 7-гийн 15 дээр та уншаарай. Түрүү ярьсан үл итгэх сайн мэдээг ярихад сайн мэдээнд хаалттай сайн мэдээг эсэргүүцдэг хүмүүсүүдийг чон гэж ярьсан шүү дээ. Түрүү бичээс нь өөрөө тэгсэн. Хүмүүсүүдээс болгоомжлоо гэсэн. За бас нэг бичээс дээр шууд тодорхой хэлсэн чон байгаа. Тэр нь юу вэ гэхээр Матай 7-гийн 15 дээр хоньны арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч иш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чоннууд юм аа. Та нар тэднийг үр жимсээр нь тань гэж байгаа. Хардаа одоо бид чуулганаас гараад тэр харийнхан буюу үл итгэгчдийн байдаг одоо юу ч үдийн талбар руу хот руу эсвэл гэртэн ч юм уу үл итгэгч хүн дээр очиж байгаа ч хүртэл орно шүү. Тэх тохиолдолд тухайн үл итгэгч хүн сайн мэдээг бид эхлээд ярина штэ. Яг жинхэнэ авралын
итгэлээр бэлэг болгон өгдөг сайн мэдээг ярина шүү. Тэгэхгүй бол бид чуулгантай очоорой гэж ярих үедээ чуулганд очино. Гэтэ чуулганд очих чинь авралт бидний хүрэхгүй шүү дээ. Үнгүү тэр бэлэг болгон өгдөг сайн мэдээг цогцоор нь ярина. За яг тэр бурхан танд хайртай те. Тэгээд та итгэл юм бол таны гим нүглийн асуудал шийдэгдэн, мөнх амийг өгнө, Тэнгэрийн аанчлалын охид хүүгүүд болгоно те. Ариун сүнсээ болгоно. Та бол Бурхны охид хүүгүүдийн нэг болно гэдэг тэр гайхалтай ивэл ирүүл мөнхийн сайхан зүйлсийг ярина гэсэн үг. Гэхдээ ингэж ярихдаа та муу мэдээг бас хавсаргах хэрэгтэй шүү. Яагаад энэ болгон ч хэрэгтэй юм? Үхээд бүх зүйл дуустдаг. Ямар ч цаана амьдрал байдаггүй гэж итгэсэн хүн байвал энэ сайн мэдээ болохгүй шүү дээ. Миний бодлоор харин ч баг муу мэдээ болно. Яагаад вэ гэхээр үхээд бүх зүйл дуустдаг байхад тэр үхлийн дараа юу ч байхгүй зүйлийн төлөө би яах гэж энэ дэлхийд тэр бусдын төлөө амьдарч баг зовох юм гэж ярина шүү дээ. Өөрийнх нь төлөө жаргаж байгаа л үхий л да. Үхлийн дараа юу ч байхгүй үстэй гэж итгэсэн хүнд. Тийм учраас тэр муу мэдээ ч гэдэг юм уу те тэр гин нүглийн асуудлыг заавал ярина. Та ямар аюултай замаар явж байгаа вэ? Үхлийн дараа та энэ дэлхий дээр хизээ үхэн тодорхойгүй байхад хүртэл та яг одоо нэг галаар тоглож байгаа байхгүй нөө барьцаа мөрөдөө тоглоом тоглож байгаа гэсэн үг. Асар амь насаараа мөнхийн амь насаараа мөрөө тавьчихсан хүмүүс яваад байгаа байхгүй. Тэгэхээр тийм байдлыг нүртэл яг илчилнэ гэсэн үг. Тэг ямар ч ингэж сайн мэдээгээ цогцоор нь ингэж ярих үед хүлээж авахгүй болвол тэр хүн чон болж байгаа. Харин одоо энд би нөгөө төрлийн чоныг юу гэж ярьж байгаа вэ гэхээр чуулган дотор хонь гэж өөрийгөө хэлсэн. Тэр утгаа хоньыг араасаа дагуулах гэдэг тэр иш үзүүлэгч, Бурхны үгийг тунхаглагч нэгэн гэж хэлэгдэж байгаа иш үзүүлэгч дотор хүртэл хоньны арьс нөмөрсөн хомхой өлсгөлн чоннууд байна гэж эзэн хэлсэн шүү. Би бас энэ хэсгээр видео хийсэн байгаа. Та яг энэ гарчгаар Матай 7:15-аас 20 гэж та хайгаараа бас дэлгэрэнгүй байгаа. Тэгэхээр тийм чоннууд хүртэл байгаа. Тийм учраас өнөөдөр тухайн сайн мэдээний одоо тэр энэ дэлхийн дагалдагчдын зорилго байгаа шүү дээ, сайн мэдээний төлөө байх. Тэгэхээр сайн мэдээний зорилго юу юм? Есүс Христ рүү бүх зүйлийг чиглүүлэх шүү дээ. Есүс Христ чинь загалмай, Есүс Христ чинь өөрөө сайн мэдээ. Ганц зүгээр хэлвэл зогцоороо билээж байгаа түүний амлалт. Бүр Библи тэр чигээрээ Есүс Христ шүү. Би ингээд дэлгэрүүлж судалж байгаа маш гоё юм билээ. Есүс Христийн амлалт, бүтээлийн үед хүртэл Есүс Христ байгаа. Бүтээлээс өмнө хүртэл Есүс Христийг амлсан, төлөвлөсөн байгаа байхгүй. Тэгэхээр Библи юусаа хүн төрөлхтний түүх тэр чигээрээ загалмай дээр л бүх зүйл зангидагдж байгаа. Тэгэхээр Есүс Христ буюу тэр сайн мэдээний төлөө Есүс Христийг чухалчилсан, Есүс Христийг алдаршуулсан, Есүс Христийг л дагсан бүх бичээс Есүс Христээр л одоо тайлагддаг. Есүс Христ гэсэн тэр сайн авралын сайн мэдээгээр Библийн 66 ном бүгд тэнд заашгүй ингэж тэнд огтлцдог тийм бичээстэй үнэнээр бид явж байгаа цагт бидний одоо юу гэдэг юм бэ? Одоо энэ дээр Матай 7-гийн 6 дээр биш ээ. Матай 7-гийн 15 дээр байгаачлан тэр хуурамч иш үзүүлэгч нар хүртэл яг энэ сайн мэдээ Есүс Христээс холдуулах гэж оролддог хүмүүс байдаг гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр сайн мэдээ чи өөрөө ерөөсө хамгийн гол альва бүх зүйлийг илрүүлэгч. Чуулган дотор хүртэл яг жинхэнэ үнэн сайн мэдээнээс гажиж номлож байгаа хүн байх юм бол энэ сайн мэдээ чи өөрөө илчилнэ. Мэдлэггүйгээсээ болоод балчир байдлаасаа болоод одоо пастор хүнийг тэгж хэлэх нь хаашаа энэ. Тэгэхдээ яг тийм зайлшгүй тийм зүйл бий болох магадaltaй шүү дээ. Би бас байгаа гэж би бодож байна. Тэгэхээр яг одоо юу гэдэг юм бас тутам мэдснээсээ болоод зайлшгүй ингээд те одоо өөр хүн хончлох хүн байхгүйгээсээ болоод ч юм уу пастрын юм дээр гарцсан. Тэгээд яг Библийг зохицоор нь ойлгоогүй хүмүүс заримдаа бид анзаарахгүй байдлаасаа болоод буруу номлол хийх магадaltaй шүү дээ. Тэ тийм яриаггүй шүү. Би тэд бүр ингээд итгэлтэй бүр ингээд тэрнийхээ төлөө тэрийг нь хэлсээр үгүй ээ гэд ингээд яваад байдаг ч юм уу. Одоо юу гэдэг тийм үр яг ингээд бүр цаанаасаа хичнээн хоньны арьс нөмөрсөн ч гэсэн цаана нь чон байгаа нь угаасаа илэрнэ гэдэг байхгүй үйлсээр. Тэгэхээр тийм хүмүүсүүд байна. Тэгэхээр энэ бүгдийг чинь юу илчилж, юу биднийг зөв зам дээр явахад нөгөө цор ганц нарийн хаалга гэдэг тэр ганц зам, ганц хаалгач нь юу гэхээр ерөөсөө л Есүс Христийн
Есүс Христ тоххой. Тэгэхээр тэрийг бид маш сайн ойлгох хэрэгтэй л гэсэн санаа. Тэгээд ингээд би 20 дээр уншижсэн те. Яригчин та нар бос эцгийн чин дотор байх эцгийн чин ариун сүнс юм аа. Тэгээ 21-ээс ингэж байгаа. Тэгээд ийхүү одоо энэ гэрчлэх те сайн мэдээ гэрчлэх одоо мэрэгүү ухаантай байгаа те тэр хавчлагаас зүхтааж хавчлагаас зүхтаах гэдэг нь хавчлагаас айж имээж тэгээд чимээгүй болох нуугдах юм яриаггүй шүү. Тэр хавчиж байгаа хүн нь яг чон гэдэг нь илэрсэн тохиолдолд энэ угаасаа тэр хүнтэй зууралдах хэрэггүй байхгүй. Шууд зүхтааж өөр хот руу яваад өөр хүн дээр очиод авралыг бидний гол зорилго бол зүгээр энэ дэлхий дээр нэг тэ одоо юу гэдэг чонтой туралдаад ялцсан нэр зүөх нь бидний зорилго биш байхгүй. Бидний зорилго бол ерөөсөө сүнс аврах. Хин нэгэн сүнсийг л аврах. Тэр нь ямар хүн байх нь хамаахгүй. Сүнс л аврах. Тэгэхээр тэр оронтой нэг хүний сүнс аврагдах, нэг төөрсөн хонь аврагдах гэдэг чинь л чухал. Түүнээсээ нэг чонтой мэтгэлцээд ялцсан малцсан. Ямар ч үр дүнгүй. Харин хохиролтой цаг алдаж байна. Тэр хүнтэй мэтгэлцчихсэнд орвол нэг хүнд сайн мэдээ тараадсан бол тэр хүн хамаагүй илүү. Тийм учраас тэр мэрэгүү ухаанаараа бид шаардлагагүй зүйлээс зайлс хийгээд шаардлагатай хүн дээр очиод сайн мэдээ тараагаа явж байхад ч гэсэн бид нарыг буруутгаад ингээд шүүх мөхөөр ороод ингээд бөө мэтгэлцээ янз бүрийн ингээд юу гэдгийг цухтаахын аргагүй бид нарыг бариад ингэсэн үед ч гэсэн бид сайн мэдээгээ тунхаглах тэр үед яах вэ гэхээр ариун сүнс биднэрт ярина гэж шүү дээ. Тэгээ энэ мэдчлээ ингээд сайн мэдээ тарааж явах үед яах вэ гэхээр үр дүнгууд гарна. Тэр нь юу вэ? Ах нь энэ дээр харин ингэж шүү дээ. Бидний амьдрал дээр яг эдгээр зүйлсүүд болох боломжтой нэгдүгээрт. Хоёрдугаарт бидний сайн мэдээг тунхаглахад бидний сайн мэдээг авсан хүмүүс, аваагүй хүмүүс хоорондоо бас ийм зүйлс гарна гэсэн. Тэрний юу гэхээр ахын дүүгээ ах дүүс нэг нэгнээ, ахын дүүгээ эсвэл дүү нахаач гэдэг юм ах дүүс нэг нэгнээ бас аав нь хүүхдээ үхэлд тушаана гэж байгаа байхгүй. Яг ална гээгүй үхэлд тушаана. Энэ юу ярьж байгаа нөхөр энэ худал хуурмгийн тогтолцоо байгаа байхгүй. Энэ худал хуурмгийн тогтолцоо чи нийгэмдэр ажиллаж байгаа энэ түрүү ярьсан Эфес 6:12 дээр байгаа энэ сүнслэг хүч, энэ харанхуй энэ хүч, энэ тогтолцоо чинь өөрөө юу яах вэ гэхээр энэ хүн хэн бэ? Есүс гэдэг нэрийг тунхаглаж байгаа хүн хэн бэ? Та нар хэл. Танаа гэр бүлд байна уу? Хэрвээ хэлэхгүй бол та нарыг ч гэсэн ална гэдэг юм. Иймэрхүү юм болоход ах дүүс нэг хэрвээ хоёр ах дүү хоёрын нэг нь ахын ч юм уу дүүн ч юм уу нэг нь яг Есүс Христийг тунхалдаг хүн болсон байлаа гэхэд айснаасаа болоод нөгөө л анхны энэ дактамит гимгүү буюу тэр үхлээс үл айх угаасаа хүн болго үхэн шүү дээ. Гэхдээ үхэхдээ та нар бурхныг үгүйсгээд үхэх гэж хэлж байгаа байхгүй юм чинь. Бурхан гэдэг байгаа тэр хүмүүсүүдэд үгүйсгээд та нар үгүйсэхгүй хүлэн зөвшөөрөөд үх эсвэл та нар тэр бурхны чинь тунхаглаад байгаа тэр ах дүүсээ та нар хэлүүл та нарыг амьд үлдээ ч юм уу нэг иймэрхүү байдлын зүйлсүүд бий болно гэсэн. Дамаа анхны чуулганы үед энэ зүйл байнга болж исэн ба хэдэн мянгаараа бүр ингээд тэр Августин гэдэг Библиэс гадна тэр өөр бас бичээс тунд бүр дэлхийн 2 дугаар дайны үед Холокост гэж байгаа шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны үед еврейчүүдийг алсан аллагын тооноос хамаагүй илүү еврейчүүдийг алсан аллагын тэр тоо Иерусалимийн манай эртний 70 онд болсон Иерусалимийг нураах, Иерусалимийг хотыг сүрүүлэх тулаанд тийм олноор өгсөн баримт байна гинэ. Би сонссон. Интернетээс олж мэдсэн. Бүр ингээд тодорхой бүр Августин ингээд чуулганы эцгүүд нэг болсон Августин бичсэн байгаа байхгүй. Асар олноороо алсан. Тэгээд бүр өлсгөлэн асар их болж исэн гинэ. Тийм учраас илчилт номыг яг ирээдүйд болно гэхээс илүүгээр яг тэр Иерусалимийн сүрлэлийг илчилт ном зөгнсөн гэж ярьж байгаа байхгүй нэг талаараа бас мэдгүй одоо иймэрхүү маягаар ингээд янз янз байгаа. Ямар ч байсан гэсэн Иерусалимийн сүрлэл үе тодорхой баримттай юу ярьдаг вэ гэхээр итгэлээс болж асар олон хүмүүсүүд үхэж ийсэн. Бүр хэдэн мянгаараа дэлхийн 2 дугаар дайны еврейчүүдийг алсан аллагаас илүү тоо ярьж байгаа байхгүй. Тэгээд асар их өлсгөлэн байсан. Бүр ахын дүүсийнхаа цогцыг хүртэл идэж ийсэн гинэ. Тэр бүр амар юм болж ийсэн гэх тэр баримт байлаа. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүд болох шалтгаан юу гэхээр нөгөө нэг итгэлээс урах бурхнаа үгүйсгээд ах дүүсээ барьж өгөөд амьд гарах. Магадгүй хоолтойгоо амьдрах ч юм уу. Ийм түүхэн аимшигтай зүйл болно гэж байгаа. Үхэл тушаана. Тэгээд хүүхдүүд нь эцгийнхаа эсрэг босож. Одоо яг энэ жишээн дээр бол те эцгүүд нь магадгүй итгэгч нар байна л да. Тэгэхээр итгэгч
эцэг ээж аав нарыгаа өөртөө амьд үлдэхийн тулд барьж өгөөд тэгээд амьд гарч байгаа тийм тохиолдлууд хүртэл гарна гэдэг байгаа байхгүй. Яг энэ одоо энэ эзэн хэлж штэ. Ахын дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож тэднийг үхэлд хүргэнэ. Тэгээ энийг та одоогийн байдал дээр битгий бодоорой. Ингэх ёстой гэж хэлээгүй шүү. Ингэж ижил аврал болно гэж хэлээгүй. Энэ дэлхий чинь өөрөө ийм дэлхий. Энэ түрүү яриад байгаа худал хуурмгийн тогтолцоо чинь энийг шаардна гэдэг юм. Бурхан ийм хизэж шаардахгүй. Бурхан одоо юу гэдэг үл итгэгч хүн одоо юу гэдэг те үл итгэгч хүний одоо энэ ухаас ярихад утахгүй байгаа байхгүй. Хизээч нэг нэгнийг хаалгаж хэлдэггүй. 10 гуйл дээр хүртэл хүн алах нь аюултай. Есүс юу гэж хэллээ? Үзэн яд хин нэгний та нар үзэн ядхал юм бол зүрхэндээ түүнийг аль хэдийн алдсан учраас та нар тамд орох буруутахт нь яллагдана гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн алахыг хизээч эзэн яадаггүй. Харин та нар амиа өгөөрэй гэж хэлдэг. Ах дүүсийн төлөө амиа өгөхөөс илүү хайр итгэл хаана байна гэж ирдэг. Тэгэхээр энэ тогтолцоо өөрөө энийг шаардаад байгаа байхгүй. Бузар муугийн сатааны тогтолцоо. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаа. Үгүй бол чи өөрөө өөх гэсэн юм ярина гэдэг. Ийм нөхцөл байдалд хүртэл яа. Тэгээ иймэрхүү нөхцөл байдал бий болоход эн чинь нөгөө нэг энэ уг нь мэрэгэн ухаантай байгаад ийм нөхцөл байдлаас бид ийм нөхцөл байдлыг гаргахгүй байх хэрэгтэй. Тэр нь жишээ нь юу хүртэл орно ингээ бид сайн мэдээ тунхал ихэд тунхлахгүй байгаа нь хүртэл энэ орох магадaltaй шүү дээ. Израильчууд ерөнхийдөө яг тэгж л яасан шүү дээ. Иерусалимда бөгнөрөөд байсан учраас яг бид дараа нь тэгж дүгндэг те. Иерусалимда бөгнөрөөл байсан учраас тэднийг ингэж Иерусалимд нь тэнд янз бүрийн бий болгож, хавчлага бий болгож тэднийг тараасан гэж ярьдаг. Харь үндэснүүд тэд дургу учраас тэд те одоо юу гэдэг хавчлагаар тэгэж механикаар тэднийг тарааж байгаа байхгүй. Тэгэхээр мэрэгэн ухаантай байсан бол магадгүй ингэхгүй байхсан юм шиг те. Тэгэхээр бид одоо мэрэгэн ухаантай байх буюу эзнийхээ тэгээ энэ дээр ингэж байгаа. Үг нь түрүү хэлсэн шүү дээ. Мэрэгэн ухаантай байх гэдэг нь Филиппо 2:14-16 дээр амийн үгнээс зуурах гэдэг байгаа шүү дээ. Амийн үгийг та нар амийн үг юу хэлж байна? Тэгээд алхам бүрээ хянана. Цагийг үнэлнэ. Тэгэхээр энэ болгон чинь бид аюулаас биднээс одоо энэ ийм аимшигтай энэ аллага маллагаас хүртэл хамгаалах гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ энэ аллага болоход хүртэл та нар яах хэрэгтэй вэ гэхлээр эзэн ирээдүйд болох юм яриад байгаа байхгүй юу? Тийм учраас та нар тийм юм болох үед битгий гайхаарай. Битгий та нар итгэлээ алдаарай. Энэ зайлшгүй болно. Зайлшгүйч байх үү те. Ийм зүйл угаасаа болохоор тийм та нар дэлхий дээр чон дунд амьдарч байгаа гэсэн санаа. Тэгээ энэ дэр ингэж штэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзье яад. Энэ бол маш тодорхой. Түрүүн 2 дугаар Тимотер хэлсэн. Бурханлаг амьдралаар амьдрагч бүхэн хавчигднаа. Энэ дэлхий чи өөрөө ийм дэлхий. Тэгэхээр энэ хавчлага нь бол янз янз хэлбэрээр ирнэ шүү. Заавал энэ Библийн одоо энэ болсон үйл явдал шиг түүхэнд болсон шиг энэ зүйл болоогод бол хавчлага байхгүй гэж та бодвоо. Өнөөдөр ч гэсэн хавчлага байгаа. Та дэрийг хавчлага юу болж байгааг харах хэрэгтэй. Нэг бол та бид аль хэзээ буугаад өгчихсөн юм биш үү? Ёр муугийн амьдралаар амьдраад сонголт байхгүй. Бид энэ дэлхий дээр бид үнэгүй авралыг аваад тэгээд үнэгүй аврал дотроо үргэлжлүүлэн байх дуудлагатай. Тэгэхээр үргэлжлүүлэн хэрэг байхгүй бол итгэлээс бид буулт хийж байгаа. Авралаа алдагдана гэсэн санаа руу орчно гэсэн. Паул ч гэсэн ярьж байгаа. Би эцсийн хүртэл итгэлээ сахисан гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр итгэлээ хэрүү сахиагүй бол яах вэ? Итгэлээ сахих дуудлага байгаад байгаа байхгүй юу? Сахиулахгүй байхын тулд энэ дэлхий үргэлжлүүлэн биднэр лөө дайрсаарлах болно. Янз бүрийн байдлаар амар тайгаад юу ээдгийн тэр нөгөө нэг юм уралт хийх, буулт хийх янз бүрийн зүйлсүүд орж ирээл энэ янз бүрийн зүйлсүүд нийгмийн янз бүрийн байдлууд санаанууд шин санаанууд янз бүрийн санал тавилтууд. Тэгэхээр энэ болгонд бид үгийн дагуух Библийн дагуух тэр итгэлээ үргэлжлүүлэн эцсээ хүртэл сахисан нь энэ дээр харж гинөө аврагдана гэж байгаа юм. Хэрвээ эцсээ хүртэл итгэлээ сахихгүй болвол тисэхгүй болвол аврагдахгүй юм ярьж штэ. Би нэг ер нь сүүлүүд ингээд судлах үед тэр зүйл илүү бууж байгаа шүү. Аврал бол анхандаа үнэгүй өгдөг. Тэгээ би энийг дараагаар нь би яг судалж байгаа бичээстэй би видео хийж бодож байгаа маш чухал учраас монголчуудын энэ дээр буруу ойлголттой зүйл их явж байгаа учраас энэ судлах шаардлагатай гэж ариунсан сануулаад байгаа. Үүнээс болж тэгээ сайн мэдээ тараах маш шаардлагатай байна гэдгийг зайлшгүй бид ярихгүй бол аюултай төлөв байдал бид байна. Тэгээ энэ дээр ингэж штэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзье ядна гэж байна.
За бид үзье Есүс Христийн нэрээр бид хийгдэхэд бидний үзий ядчихвал эн чинь нэг тэмдэг болж байгаа зү. Бид аврал дотроо итгэлээс агчил байгаа юм байна. Харин эцсээ хүртэл дисэхгүйгээр хэрвээ эцсээ хүртэл бид дисэхгүй болвол дундаас нөгөө нэг аав ээжээ барьж өгдөг шиг нөгөө нэг дундаас нь итгэлээ Паул хэлдэг шиг итгэлээ сахихгүй дундаас нь бууж өгөх юм бол Паулын нэг юун дээр хүртэл байлаа нэг тэр видеог үзэхэд бол нэг тодорхой нэг хүн хин гэлээ тэр дээгэр ихс нэртэй хүн байсан. Тэр ингээд түүний Паулыг дагаж явж байгаа дунд нь итгэлээ орхиод явсан. Одоо тэр хүн надтай алга байна гэд нэг хүнийг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр анх итгэл дээр ирээд дараагаар нь итгэлээ орхиод явсан байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм сонголт байгаад байгаа. Тэр нэг бичлэгэн дээр бол тэгж байгаа. Тэр бичлэг дээр байгаа тэр бол нэлээд би ингээд харахад бол нэлээд баттай зөв их сурулж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм учраас би орчуулад ч юм уу өөрөө библи судлаад ч юм уу тэрийг хуваалцаж бодож байгаа юм. Тийм ариунсан сануулсан. Тэгэхээр тэр хүн бол тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр болохоор хүмүүс ингээд нэг Йоохныг илүү нэг ишлэлийг татдаг гинэ. Миний гараас би матхоог нь санахгүй байна. Миний гараас миний ард түмнийг хинч булаахгүй. Юу ч булаахгүй. Миний аврагдсан, минийх болсон хүмүүсүүдийг миний гараас хинч булаахгүй гэсэн Йохан ном дээр байгаа. Тэгэхээр энийг тэр хүмүүсүүд бариад авралаа алдахгүй гэдгийг ярьдаг гинэ. Гэтэл энэ дээр ийм зүйл ярьж байгаа байхгүй. Юу вэ гэхээр Есүсийн гарт өөрсд бид Есүсийнх болж байгаа сонголт биднээс хийгдэж байгаа шүү дээ. Есүсээс хамаарж байгаа тохиолдолд Есүс хэнийг ч алдахгүй. Ямар ч бид Есүсийг сонгоцсон байхад Есүс хизээч өөрийг нь сонгосон, өөрийнх нь болсон хүнийг яасан ч алдахгүй. Юу ч болсон. Харин бид өөрсдөө Есүсийг сонгохоо болж болно гэдэг байгаа байхгүй юу? Тийм хувилбар байгаа. Тийм учраас итгэлээ алдахгүй байх. Бид үргэлжлүүлэн аврал дотроо явах юм ярьж байгаа. Тэгээ эн чинь өөрөө юу гэдэг нь инхээр ирэхээр хүмүүс үйлсээрээ аврагдах юм болчих юм биш үү гэдэг. Үгүй шүү дээ. Аврагдсан. Үнэгүй аврал нь байгаа. Гэхдээ тэр аврал чинь өөрөө ингээд дараагийн төвшин байгаад байгаа байхгүй. Одоо тэр аврал дотроо ингэж явахгүй байхыг сонгох юм яригадаад байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйл яалчгүй заашгүй байнга сүүлийн үед сонсогдож чинь эзэн сануулад байгаа учраас би судлаа дараа нэг бичлэг хий. Тэгэхээр өнөөдрийн хэсэг дээр бол ямар ч байсан энэ дэр хит дэлгэрүүлж ярихгүйгээр өнөөдрийн хэсэг дээр байгаа ч те миний нэрээс болж та нарын үзий яднаа. Харин үзий ядалт энэ хавчлаг зовлон энэ дундаа эцсээ хүртэл тисэх хэрэгтэй гэсэн дуудлага байгаа байхгүй. Хэрвээ тисэхгүй дундаас нь бууж өгвөл аврагдахгүй гэсэн санаа байна шүү дээ. Бичээс дээрээ. Тэгэхээр одоо жишээ нь энд ингэхүү. Тэгвэл нөгөө аврал чинь үнгүү гэдсэн чинь алдагддаг юм байна штэ гэж хэлэх үү. Тэгвэл болиё гэх юм уу тэгээд. Сонирхолтой. Хүн бид нар их сонирн байгаад байгаа байхгүй. Хит одоо юу гэдгийг тийм хүүхэд шиг амар тийм өөртөө ямар бузар муу юм хийж те бурхныг эсэргүүцэж бузар мууг үлдэж бузар муугийн талд орж аимшигтай юм хийсэн тэрийг нь уутлчаад байхад дахиад давраад байгаа байхгүй. Юу гэхээр үргэлжлүүлэн би юу гэдгийг энэ дэлхий дээр таныг эзнээ биш би өөрийнхөө эзнээ болж явмаар байна. Тэгээ та зүгээр авралаа байлгаж ил байгаа ч гэхэд байгаа байхгүй. Инхээр чинь эзэн өөрөө төгс шудраг бурхан биш болно гэсэн санаа. Өөрийг авралыг нь үнэгүй өгчөөд байхад бид дахиад үргэлжлүүлээд бузар мууг сонгох гээд байгаа байхгүй. Тэгвэл бид хичээж яхад бид алдаж гим нүгэл үлдэхийг бол яриаггүй шүү. Иймэрхүү дугаасаа зүйл болно. Тэр үед яах вэ гэхээр эргээд гимшээд тэ үгэн дотроо байхыг бол байн ярьж илээ. Дандаа үгэн дотроо байх. Үгэн дотроо байн тэр гэрэл дотроо алхах гэдэг юм хэллэг байлаа. Би тэр видеог заавал орчуулна. Тэр гэрэл дотроо алхах алхах процессыг яриад байгаа байхгүй. Байн гэрэл дотроо алхах. Тэгжиж хүн гим нүглийн тэр юунаас алхамаар ингэж салддаг тэр ариусгалын процессыг яриад байгаа байхгүй. Тэгэхээр ийм дуудлагатай итгэлд аврал дотроо үргэлжлүүлэн алхах биднэрт сонголт байгаа гэдэг байгаа байхгүй. Ийм итгэж хүмүүст ийм дуудлага байгаа. Үргэлжлүүлэн гэрэл дотроо алхах буюу үргэлжлүүлэн үгэн дотор алхах, үргэлжлүүлэн амийн үгээс зуурж явах, үргэлжлүүлэн зөв сонголтыг хийж явах. Түүнээсээ зөв сонголтыг хийж яагаад тэгээд тодорхой хэмжээнд ирэхээрээ та нарыг аварна гэдэг хууль яриаггүй шүү дээ. Аварцсан, бэлгэлээд өгчихсөн. Тэгэнгүүтээ дунд нь дахиад хоёр дахь нэгүслийн өршөөлийн хоёр дахь хууль гэж хүртэл ярьж илээ. Тэр нь болохоор
анханасаа эхлээд биднийг өршөөч гисэн. Тэгээд гим нүгэл бүх зүйлийг ялыг эзэн загалмай дээр үүрээд биднийг өршөөж гисэн. Бүх зүйлийг өнгөө өгч гисэн. Тэгээд ариун сүнсээ өгсөн, үгээ өгсөн. Тэгээ бас нэг юм юу гэхээр тэр уучлалын өршөөлийн нэгүслийн 2 дугаар хууль гэсэн тэр хэлдгээр бид нар ярьж байгаа. Тэгэхээр тэрийг хүртэл өгч гисэн. Тэр нь юу гэхээр ингэж авралаараа явж байгаа хүртэл бид гим нүгэл үлдэн штэ. Алт сайн дураараа байнга давтамжтай биш гэж ярьж байгаа шүү. Хичээж явахдаа бид алдаад бид мэдлэггүйгээсээ болоод үнэн мэдээгүйгээсээ болоод бид ингээд алдна. Тэр үедээ дахиад гимшээд сонсоод үнэн мэдэх мэдлэгээрэл шин чадварыг олж гараад шин үннийг олж гараад тэндээсээ гимшээд эргээд аврал дотроо ингээд явах. Ийм нэг юм гэрэл доторх явж байгаа энэ процесс чинь өөрөө биднийг байн хурганы цустай загалмаатай холбож идэг гинэ. Биднээс үл хамаарч байн цаанаа. Гэхдээ энэ байнгын энэ аврал цаанаа хүчтэй ингэж биднийг цагаатгаж идэг энэ авралын загалмай дээрх цустай бид нарыг холбох зүйл нь бид өөрсдөө байн үгэн дотор алхах, гэрэл дотор алхах. Тэгэхээр энэ зүйлийг хийхгүй бол яах вэ гэхээр бид өөрсдөө биднийг аварсан Есүсийг аврагдчаад гэдэг юм уу Христ болчоод дараагаар нь үгүй гэд өөр зүйлийг сонгоод итгэл биш Бурханы үгээр үгэн дотор алхах, итгэл дотор алхах гэрлийг биш эргээд харанхуйг сонгож боломжтой байгаад байгаа байхгүй да. Магадлаар ярихад сонгосон ч хүмүүс байгаад байгаа юм. Тэр Паулын тэр хүн дээр бол тэр хүн ингээд намайг дагаж яваад итгэлийн хаяад явсан гэсэн санаа байгаа. Өнөөдөр дэлхий дээр ч гэсэн тийм хүмүүсүүд байна. Пастор байжгаад бүр ингээд этеист буюу пастор Бурхангүй үзэлтэн болцсон хүмүүс ч байна. Тэр хүн анханасаа аврагдаагүй гэдэг юм ярих байх л да. Бид нар сайн мэдэхгүй байгаа байхгүй. Яг анханасаа аврагдаагүй байгаад игдсэн гэхээр дунд нь хийгдэжсэн тэр номлолоо тэр хийсэн зүйлсүүд юу болох юм бэ? Тэгэхээр анханасаа аврагдсан байгаад гэхдээ дундаасаа өөрөө аврал биш. Авралыг орхиод итгэлийг биш, гэрлийг биш, Христийг биш, хуваа хичээх байлаг ч юм уу өөр зүйлийг Бурхангүй үзлийг сонгосон тийм сонголт аюултай юм байх магадaltaй юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр би цааш нь судлаа. Тэгэхээр ямар ч үсэн ингээ өнөөдрийн хэсэг бол ингээ өндөрлж байгаа. Юу гэхээр ингээ саяных ингээ ярихад бид нэг зүйлийг энэ яагаад энэ зүйлийг ярьсан гэдгээ маш сайн ойлгоорой. Яагаад Есүс ийм аимшигтай үнэн энэ муухай үнэн байгаа зү. Энэ дэлхий дээр бид хавчлах зайлшгүй, хавчлах зовлон айс уу ирж байна гэдэг чинь итгэж хүмүүсүүдэд. Тэгэхээр энэ юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр муу мэдээ гэж бид түрүү ярьсан те муу мэдээ энэ дэлхий дээр угаасаа бид байгаа. Хүн болгон үхдэг. Үхлийн дараа аимшигтай нэг муу мэдээ байгаа байхгүй юу? Тэр нь юу гэхээр үхээд хоёр дахь шүүлт болтол хүн тэр Hades гэдэг англи үг байгаа. Hades буюу там гэдэг санаа. Там гэдэг үг. Гэхдээ англи хэлээр hell гэж байгаа. Hades гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр за одоо юу гэмэр чимдээ. Ямар ч байсан хүн үхээд Иесус Христийн хоёр дахь шүүлт хүртэл хүн өнөөдөр үхлээ шууд хаашаа очно гэж хэрэг итгэж хүн байх юм бол гэхдээ наан энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд хүн хизээ өхөн тодорхойгүй шүү дээ. Тийм учраас тодорхойгүй байгаа учраас боломжтой байгаа дээрээ хайж болох боломжтой байгаа дээрээ та нар Бурхны хай гэдэг байгаа чинь тэр байхгүй Библи хэлдэг чинь. Тийм учраас та нар боломжтой байгаа дээрээ сайн мэдээ тунхул гэж биднэрт хэлдэг хайртай хүмүүстэй. Тэгэхээр бид энэ дэлхий дээр амьдарч байхдаа тэр хүн ингээд Бурхныг сонгоод Христийг сонгоод амьдрал гин нүглийнхээ асуудлаа шийдсэн хүн бол өнөөдөр яг одоо өглөө гэхэд тэр дороо хоёр газар очдөг гэдэг. Нэг нь болохоор Авраамийн өвөр гэдэг байгаа тэр Деважин гэдэг хиллэг. Тэнгэрийн уус яриаггүй шүү. Тэнгэрийн уус гэж тустай байгаа, Деважин гэж тустай байгаа. Галтнуур гэж тустай байгаа, там гэж тустай байгаа байхгүй юу? Библийнхаа санаагаар бол. Тийм учраас хоёр дахь шүүлтээс наан нь итгэгч хонь нь болохоор хонь ямаагаар нь ялгаж байгаа шүү дээ. Тэгэхээр итгэгч хүмүүсүүд нь яадаг вэ гэхээр Тэнгэрийн Деважинд очдог. Тэнгэрийн улс биш. Деважинд. Тэр нь болохоор тэр Hades гэдгийн тэр үхсдийн орон гэдэг тэр нэг газрын нэг хэсэг нь байгаа байхгүй юу? Зовлонгоо. Үхсдийн оронгийн нөгөө хэсэг нь болохоор там гэдэг газар. Тэр нь болохоор өнөөдөр хүн үхэхэд шууд тамд очино. Тэнд яадаг вэ гэхээр зовно. Галтай бас. Тийм учраас нөгөө нэг Лук дээр байгаа баян хүн болон Лазарын түүхэн дээр гардаг дунд нь ангал байгаа гэж ярьдаг. Тэгэхээр тийм аимшигтэй үнэн байгаа учраас тэгээд хизээ эзэн хоёр дахь удаага ярьж шүүлтийг бий болгоод тодорхойгүй. Тэгээ шүүлтийг бий болгохгүй тэр шүүлтэн дээр гэхдээ тэнд ямар ч найдвар байхгүй шүү дээ. Тамд үхээд шууд энэ дэлхий дээр л хүн Есүс Христэд итгээгүй бол шууд мөнхийн тамд орох нь тодорхой болчихно гэсэн.
Тэгээд сайн мэдээ хүлээж авахгүй байж байгаа чон байхыг сонгож байгаад өвчгөл юм бол тэгээд одоо хоёр дахь шүүлтийн зорилго гэж мэдээж байгаа. Тийг дараа нь ярьж болно. Тэгэхээр хоёр дахь шүүлтийн дараа мөнхөд галтнуурд тарчилж зовно. Аимшигтэй. Гэтэл тэр зүйлийг биш өөр нэг зүйлийг сонг гэж байгаа нь юу вэ? Үнгүү ихлэд авралыг танд өгж гин. Тэгээд үнгүү авралаа энэ дэлхий дээр сахиж амьдрах юм ярьж байгаа үстэй. Тэгээ ийм ярихад хүн яагаад даврна гэж, яагаад цаашаа те үнгүү аврал үнгүү хүчээд яагаад биднээс дахиад юм шаардаад байгаа юм. Эн чинь өөрөө чонын сэтгэлгээ байхгүй юу? Эн чинь өөрөө тэр балчир хүүхдийн сэтгэлгээ нэгдүгээр, хоёрдугаар тэр харийн хүний сэтгэлгээ байхгүй юу? Яг үннийг мэддэг хүн бол саяны үннийг ойлгож байгаа хүн бол үнэхээр өрөөгдөн. Тийм учраас эхлээд заашгүй Израильчууд юдэчүүдэд энэ сайн мэдээ эхэлж заашгүй тараагдах нь зүв байсан. Яагаад гэвэл хуучин гэрээ юдэчүүдэд өгсөн. Хуучин гэрээгүү харийн хүмүүсүүдэд энийг яригдахаар одоо монголчууд бид нар ярих гээд байгаа шиг ингэж томрох гээд даврах гээд байгаа байхгүй юу? Бид нар хуулийн тэр хуучин гэрээний тэр хуулиар 2000 жил амьдраагүй шүү дээ. Тэр дахлын тогтолцоо тэр бүх зүйл бидэд хамаг хичээл зүтгэлээр зүвт байх гэж бүр ингэж төрөхөөсөө хүртлээ зүвт байх гэж бүр хэдэн үеэр явсан тийм түүх биднэрт байхгүй учраас үнгүү аврал өгөхөөр би давраад байгаа байхгүй. Үнгүү аврал өгчөөд үнгүү өгсөн авралаа аврал дотроо алхах нь буюу тэр үгэн дотроо амьдарч бусад хүмүүсүүдэд энэ авралыг тунхаглаж тэгээд бузар муугаасаа эргэн амьдрах, бузар муугаа үйлдэхгүй байж амьдрах энэ нэг зүйлийг ярихаар давраад үнгүү авралаа авчаа дээр нэмээд бузар муугаа үйлдэж амьдрахыг хүсэж байгаа байхгүй. Энэ чинь хоёр эзэн зэрэг үйлчлэх боломжгүй гэдэг чинь энэ ямарч боломж байхгүй. Тийм учраас Библийг судлаж энэ үннүүдийг ойлгохгүй бол бид нар нөгөө нэг энэ гэрэл дотор алхаж чадахгүй. Тэгээд гэрэл дотор буюу үгэн дотор байж байгаа хүнд чинь үнэн ойлгогдоод үнэн эргээд биднийг чөлөөлдөг. Юунаас чөлөөлөх юм гэхээр бидний энэ сэтгэлгээ, оюун бодлын энэ бодож байгаа энэ сэтгэлгээнээс биднийг чөлөөлнө. Одоо энэ саяны бодож байгаа энэ даварцсан энэ бүр ингээд үнгүү аварчаа дээр нэмээд энэ дэлхий дээр бузар муугаа үйлдэж залхуурч те амьдруулах гэдэг нь шүү дээ. Үгүй ээ. Гэхдээ энд ийм байгаа. Гим нүгэл бид хичээгээд байгаа мөртлөө үйлдэд нь шүү дээ. Тэгээд гимшиж байгаа. Гим дургу юм үйлдэд байна. Энэ бол зөв мэдрэмж. Аврагдсан үний мэдрэмж. Гэхдээ эн чинь ингээд зогсож болохгүй байхгүй. Дараа нь цааш нь үргэлжлэх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр бид үнэн хайх хэрэгтэй. Судлах хэрэгтэй. Тэ тэр Библи сүнслэг ертөнцид хийгдсэн үннүүдийг бид олж мэдчихэж ил энэ мэдсэн зүйл чинь бид нарыг итгэлд хүргэдэг. Нөгөө үнэн та нарыг чөлөөлнө гэдэг байгаа чинь тэр үнэн мэдлэг бид нарыг чөлөөлөх итгэлд хүргэдэг. Тэгэхээр үнэнг олоо харцсан бол энэ нөгөө нэг намайг зоогоодсэн гим чинь ийм л юм байсан юм байна штэ гэд харуулад их чөлөөнд гаргахын тулд нэг үнэн хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг тухайн талбар дээр чинь таны хүлээд байгаа тэр чөтгөр одоо ямар чөтгөр байдیں۔ Тэр тухайн талбар тухайн гим нүглээр таны хүлж байгаа тэр чөтгөр чинь бид олж хараад нөгөө тал чөтгөрийг тэр дагуулга тэр сүнслэг хүчийг олж харахын тулд бид мэдэх хэрэгтэй байгаа. Тийм учраас л Библи судлал, үг судлал чинь бидний амин чухал зүйл байгаад байна. Тэгээд мэрэгэн ухаантай бай гэж байгаа зүйл чинь бас энэ мэрэгэн ухаантай шаардлагагүй аюулыг бид бий болгохгүй тулд үг судлах хэрэгтэй байгаа байхгүй юу? Үннүүдээ мэдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр үннүүдийг олж мэдэх тусам бид мэрэгэн ухааны нэг доо орцсон бүрдэн штэ. Тэгээд тэрийг хэрэгжүүлнэ, итгэнэ. Тэгээ ийм зүйл ерөөхдөө яригдж гин. Тэгээд түр хэлжсэн зүйл нь юу гэхээр Есүс Христ энийг урьдчилж ярьсан маш чухал. Урьдчилж. Тэгэхээр өнөөдөр та энэ үгийг сонсоод таны амьдрал таны хүсэхгүй, таны дургүй, танд тааламжгүй мэдрэмж төрүүлдэг ямар нэгэн нөхцөл байдал болох үед зөв хичээж явж явахд хүртэл учир шалтгаангүйгээр болох үед та битгий зочирдоорой. Тэгээд түр энэ дээр юу гэлээ? Филиппо 2-ын 14-өөс 16 дээр гимгүү байх гэж байгаа шүү дээ. Гим үлдэхгүй тулд битгий гомдлоорой. Тэгээд тэр нэг учир шалтгаангүйгээр бий болж байгаа нөхцөл байдлыг бий болгож байгаа нөгөө харийн хүмүүс буюу үйл итгэгч хүмүүс тэр утга итгэгч хүмүүс хүртэл дотроо бие бинийгаа зоож байгаа хүмүүс байгаа ш. Тэгэхээр тэдгэр хүмүүсүүдтэй битгий маргалдаарай гэж байгаа. Битгий гомдол, битгий маргалд. Тэгээ мэрэгэн ухаантай буюу алхан бүрээ хян цагийг үнэл. Тэгээд амийн үгээс зуур буюу үг судал. Яах гэж үг судлаад байгаа юм бэ? Би номлогч болохгүй шүү дээ. Үгүй номлогч болохгүй. Гэхдээ та амьд явах хэрэгтэй байна. Бид эрх чөлөөнд гарах хэрэгтэй байна. Тэгээд бас нэг юм нь номлогч мөн байхгүй юу? Би урд нь үтсэн шүү дээ.
итгэгч хүн болгон номлогч нар. Preach гэдэг үг чинь хүн болгон preach гэдэг энэ номлох preach гэдэг энэ англи үг чинь бичээс дээр ихэнх тохиолдолд дандаа хаанчлалын сайн мэдээг тунхаглаж байгаа үг байхгүй юу? Хаанчлалын сайн мэдээг амнаас гаргаж байгаа үйлдэл болгон чинь англи хэлэн дээр preach буюу номлох гэдэг үгтэй дандаа хамт явагддаг гэж бид нар үзсэн шүү дээ. Тэгэхээр хүн болгон номлох дуудлагатай. Харин заах гэдэг байгаа энэ зүйл чинь нөгөө нэг яг хончин буюу пастор ахлагч нарын дуудлага гэдэг байгаа шүү дээ. Заавал тийм чадвар байх хэрэгтэй гэж бид нар ярьсан. Тэгэхээр тэд нар пастор ахлагч нар тийм чадвартай байж болно. Гэхдээ бид нар пастор ахлагч нар биш мөртлөө биднэрт заалгах хэрэгцээ нь бол байгаа шүү дээ. Тийм учраас бид нар заадаг хүн байна. Заавал байх хэрэгтэй гэдэг байгаа чинь тэр. Тэгэхээр бид нар заалгах хэрэгцээ нь байгаа юм бол тэр заалгах хэрэгцээг хангах хүн байгаасаа гэдэг ургацын эзнээс бид ургац хураах ажилчдыг гуух хэрэгтэй. Өөрийнхөө төлөө. Тэгээ байхгүй бол яах вэ? Тэгвэл өөрийнхөө төлөө бид тухайн тэр хаанчлалын зарчмуудыг бид судлах хэрэгтэй шүү дээ. Англи хэлтэй бол та интернет ухах юун дээр хамтарч бие биентэйгээ Библи судалцгаая гэдэг. Тэгээ энэ мэдчлэн үг бол дандаа бүх юм үгэн дээр очдог шүү. За тэгээд өнөөдрийн цаг маань ерөнхийдөө юм. Тэгээд эзэн урдчилж хэлж байгаа гэдэг маш сайн санаарай. Урдчилж. Тэгэхээр танд өнөөдөр урдчлан эзэн хэлэгдэж байна гэсэн үг. Эзэн танд хэлж байна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд юу ч ямар нэг юм ирэхэд бид зочирдохгүй, сандрахгүй, итгэлээ алдахгүй, айхгүй байхын тулд энийг эзэн хэлж байгаа. Гэхдээ энэ бүгдийг бид шаардлагагүй бол энийг бий болгохгүй байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Мэргэн ухаантай байж, цагийг үнэлээд, цагийг үнэлэх гэдгийг та судлаарай. Түрүүн ярьсан те. Шаардлагагүй үйлчлэл, шаардлагагүй газар. Зарим газар ингээд чуулган тэнд ямар ч үр өгөөжгүй байвал чуулганаа хаагаад үр өгөөжтэй газар чуулганаа байгуулъя л да. Эн чинь мэргэн ухаан. Шаардлагагүй цагийг үнэл тэр хийд имий тэнд газар хамаг хөлс хүч үр шимгүү газар байгаа залбираад үйлчлээд болохгүй байвал чуулганаа хаагаад өөр газар үр шимтэй газар чуулганаа байгуулъя л да ч гэдэг юм уу те. Ийм мэргэн ухааны төлөөлсөн мөр явцгаа гэсэн санаа. За тэгээ бүгдээр хамтдаа залбираад өндөрлөе. За ганц нэг комент байна харъя те. Жимсээ соёл гэдэг хүн зөвтөөр орхин одох хэрэгтэй гэдэг нөгөө нэг мэргэн ухаантай сайн мэдээ тараах асуудал дээр ярьж ах шиг байна те. Зөндөө байдаг штэ гэж санаа хэлж байна. За санаа чуулганд итгэгч дүртэй хоньны арьс нөмөрсөн чоннууд их байдаг дөө. Пастрын үйлчлэл хийгээд хүртэл явж байдаг. Тий. Тэгэхээр энэ зүйл их байдаг те. Бид энэ талаараас урд нь үзсэн те. Тэгэхээр бид ер нь ингээд альва үннийг сонсоход нэг сорилт орж ирдэг шүү. Та мэдж байгаа, бид нар угаасаа мэдж байгаа. Үнэн орж ирлээ. Тэр үнэн чинь сатаанд асар аюултай учраас сатан тэр багаж зэвсгийг аль болох хэрэглэхээс нь өмнө зогсоох зорилготой. Үүний тулд яах вэ гэхээр буруугаар чиглүүлцдэг. Нэг үнэн бид сурлаа. Тэгэнгүүтлээ бид Бурхны үг бичээс чинь ерөөсөө яг толь шиг биднэрт өгөгдсөн гэж хэлсэн шүү дээ. Урд нь бид нар Яаков дээр үздсэн те. Үг судлаад номлол сонсчоод хэрэгжүүлдэггүй хүн болвол те төрлөх царайгаа толинд хараад эргээд мартдаг хүнтэй адилхан гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тухайн үг таныг ийм хүн гэж таныг л илчилж, таныг л ийм байх дуудлагатай, эсвэл иймээр таныг эзэн бүтээлээч гэдэг юм, эсвэл та энэ тал дээр алдаатай байна, буруу явж гин ингэж таныг л биднийг л ерөөсөө илчлэх зорилготой. Гэтэл бид энийгээ хэрэгжүүлэхгүй буюу энэ талаараа үргэлжлүүлэн бясалгаж энэ дээр өөртөө ажиллаж явах л зорилготой. Гэтэл ингэж хэрэгжүүлэхгүй бол эргэж хараад мартдаг. Бид толь шиг биш, нүдний шил шиг бид Бурхны үгийг, үннийг бид хэрэглэж эхлэх юм бол сатан хожино. Тэр нь юу гэхээр өөрийгөө харах ёстой байтал хин нэгнийг хараад ирэхээр л тухайн үнний надад хэлэгдсэн зориг гажаад хазаагаа авчиж байгаа байхгүй. Тэгээ эргээд Христийн биед асуудалтай. Яагаад гэвэл тухайн ганцхан үннээр би хин нэг шүүж штэ. Мэдээж одоо би ч гэсэн хэлжсэн те. Энэ бичээс дээр байгаа зү чуулганд хоньны арьс нөмөрсөн иш үзүүлэгч нар буюу хончингууд байгаа гэж хэлж штэ. Зөвхөн Монгол чуулганч яриаггүй бүр дэлхийд дахны хаанчлалын чуулган ярьж штэ. Монгол байхгүй ч болно гоё л энэ тэгвэл. Байж ч магадгүй мэдэхгүй. Гэхдээ энэ дэлхийд дахны энэ Библи чинь бүх дэлхийд 2000 жилийн өмнө өгсөн учраас бичигдсэн хамгийн сүүлийн ном 90 он ч юм уу юу гэдэг тэр 1-р зуунд бичигдсэнээс 2020 он хүртэлх энэ 2000 жилийн турш чуулганд асар олон
гаж буруу энэ хоньны арьс нөмөрсөн чоннууд байсан шүү дээ. Тэднэрт чаанд шилэгдсэн. Өнөө үед байгаа юу үгүй мэдэхгүй, байгаа байхгүй мэдэхгүй. Гэхдээ хамгийн гол нь юу вэ гэхээр энэ үгний чинь цаана байгаа зарчим. Энэ үгний чинь цаана байгаа зарчим надад зориулж шилэгдэж байгаа байхгүй. Бид нарт танд бид бүгдэд. Тэгэхээр тэрийг л бид нар аваад анхаарч явах хэрэгтэй. Тэгжиж л бид эргэтэн өөрийнхөө хамгаалж явж байгаа цагт том бие маш сайн байх болно гэсэн. Тэгээд өөрийнхөө нүдэнд дүнзээ харж чадж байгаа юм бол яваандаа бид бусдын нүдэнд хүрсэн. Магадгүй манай чуулганд нэг пастор бий болох гэж байхад эсвэл болцсон ч юм уу ингээд яг иймэрхүү чон мон илэрх гээд байвал эсвэл чоныг бид пастраараа томилох гэж байгаа бол тэнд бид өөрийгөө би харж хянч чаддаг хүн чинь аль эзэн өөр дээрээ анхаарал бусдыг шүүх бол аюултай бурхан л шүүдэг гэж хэлсэн бодоод явдаг хүн чинь өөрөө зөв суурьтай байгаа учраас яг одоо энэ хоньны арьс нөмөрсөн чон чуулганд байдгаа гэсэн асуудал яригдах үед бид сохор байдлаар бид шүүх биш. Өөрийгөө давхар хянангаа авахгүйхээ ухаанаар бид альва зүйлд хандна гэсэн үг те. За тэгээд амен гэж манайхан хэлж байна. За тэгээд өнөөдрийн цагийн талаар хамт байсанд баярлалаа. Тэгээд залбираад өндөрлөе. Юу залбирх вэ гэхээр энэ өнөөдрийн хэсэг, өмнөх хэсэг, маргаашийн хэсэг бүгд хамт шүү. Юу ярьлаа? Эзэн дагалдагчдаа яг энэ бичээс дээр бол яг түүхэн давтагдчихгүй цор ганц онцгой 12 хүнийг сонгоод энэ онцгой энэ түүхэн тохиолдолд ямар ч энэ бүх зүйл бол шууд утгаараа хэрэгжиж байгаа. Харин өнөөдөр 2000 жилийн дараа өнөөдрийн бидэнд зарчмууд нь зарим нэг байдал зарчмууд нь хэлбэрээ өөрчлөгдөж гэдэг юм уу янз бүрийн байдлаар цаа зарчим нь хэрэгжиж байгаа шүү. Тийм учраас тэрийг бодоорой. Тийм учраас ер нь бид Матай номыг уншихдаа, ер нь Библийг уншихдаа шууд хэлэгдэж байгаа монгол хэлээр орчуулсан тэр хэлэгдэж байгаа үгийг шууд махчилж битгий авж байгаарай. Тийм учраас л Библийн сургууль сурсан, олон мэдээлэл авсан пастор ахлагч нарынхаа гар доор бид нар зайлшгүй Библи судлах хэрэгтэй. Хуваараа Библи судлана. Гэхдээ тэрийг шалгах хэрэгтэй. Пастор ахлагч нараа. Тийм учраас чуулган төвтэй амьдрал бол Тэнгэрийн хаанчлалын хамгийн гол хэлбэр шүү. Заавал чуулган төвтэй байх хэрэгтэй гэдэг ярьдаг тэр. Учир нь бид нөгөө бидний хонь ч өөрөө мунхаг өөрийгөө хамгаалах чадваргүй дорой учраас бид том толгой гараад явах юм бол бид араад нь идэж болно. Тийм учраас хончинтойгоо хамт байх хэрэгтэй. Хончин бол үг, бичээс, ариун сүнс. Тэгэхээр ариун сүнс чи өөрөө ив нэгдэл дотор чуулган дотор л ариун сүнс бүрэн яг төгс байдлаараа хэрэгжиж нэгдүгээр хоёрдугаарт зөвхөн үгээр л үг нь дотор л ариун сүнс ажиллаа гэдэг. Тэгэхээр үгийг бид нар мдээгүй бол яаж та ариун сүнсээр өдөрдүүлэгдэж байгаа гэдгийг мэдэх вэ? Сатан хүртэл Тэнгэр элчийн дүрээр ирдэг. Бид бодол дотор орж байгаа чөтгөрийн бодол, өөрийнхөө бодол, ариун сүнсний бодлыг ялгаж чадахгүй шүү дээ. Яаж чадах вэ? Хизэж чадах вэ? Үгийг мэдж байгаа үннүүдийг ойлгосон цагт л тэр үнэн чинь нэг дүр төрхийг бий болгоно. Нэг юм үнний тогтолцоог бий болгоно. Тэгэхээр тэр тогтолцоон донд ариун сүнс ажиллаа хийдэг. Тийм учраас үг судлах гэдэг. За тэгээ залбирая. Эзэн бурхан минь энэ цагийн төлөө талархъя. Тэнгэрийн хаанчлалын үннүүдээс суралцаж мэдэж байна эзэн минь. Гэхдээ эзэн бид энэ цагийг өндөрлөөд магадгүй унтаад маргааш өглөө босохдоо өнөөдрийн энэ яригдсан зүйлсийг мартах юм бол бид төрлөх царайгаа толинд хараад мартдаг. Хүн зурган дээрээс өөрийгөө хараад таньдаг. Харин Бурхны үгийг үннийг сонсоод хэрэгжүүлдэггүй хүн бол толинд өөрийгөө эсвэл зурган дээрээс өөрийгөө зургатаар ч юм өөрийгөө хараад өөрийгөө олж чаддгүй хүнтэй ийм л дорой хүнтэй адилхан гэж хэлсэн Яаков номон дээр. Тийм учраас эзэн минь бид таны үннийг сонсоод түүнийхээ дагуу хэрэгжүүлж амьдрал үгэн дотор амьдрал гэрэл дотор алхдаг алхаа гэж хэлсэн. Энэ алхаа бол биднийг үргэлж гимшилд хөдөлдөг, үргэлж биднийг зөв амьдруулдаг, үргэлж авралаа алдахгүй аврал дотроо алхуулдаг. Тэгснээрээ үнэхээр бид давуу амьдралаар амьдрна. Тийм учраас эзэн энэ цагийн төлөө талархъя. Тэгээд энэ хэсгийг сонссон тэр хувь хүнийг эзэн та мэдж байгаа. Тэр хувь хүний бодлын тогтолцоог мэдж байгаа. Эзэн тиймээс намайг ч гэсэн та мэдж байгаа. Тийм учраас эзэн минь бидний дотор бидний бодлын тогтолцоонд асуудал байгаа бол ариун сүнс эзэн таны хэрхэн яаж боддог тэр л бодолтой бид өөрийнхөө бодлыг нэгтгэмээр байна. Есүсийн нэрээр амен. За энэ цагийн төлөө талархъя. Дараагийн цаг хизээ вэ гэхээр өнөөдөр 3 дахь өдөр ихээр 5 дахь өдөр буюу 29-нд дараагийн цаг явнаа. Тэгэхээр дараагийн цаг бас яг адилхан шүү. Та уншицсан байвал илүү ойлгоход амар бах тий. За тэгээ дараагийн цагаар дахин худалдаа түр баяртай. За шалаа.